Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. Самбай та бүхэнд сэтгэл зүйч подкастын цоошингийн дугаар хүргэх гэж байна. За өнөөдрийн дугаар бол маш сонирхолтой дугаар байх болно. За ер нь ялангуяа хоёр сэтгэл зүйн ангийн оюутнуудтай ярихад маш тохиромжтой. Оюутан байхад би ч гэсэн энэ сэдвээр хайгуу сонирхолтой байдаг байсан л да. Тэгээд өнөөдрийн дугаар болохоор сэтгэл зүйн туршилтуудын талаар ярина. За энэ нь ямар учиртай вэ гэхээр ёс зүйд нийцсэн болон нийцээгүй янз бүрийн одоо түүхэнд одоо хийгдэжсэн хүмүүсийн одоо зан авир хүний одоо зан авирыг амьтад дээр хийсэн, хүн дээр хийсэн янз бүрийн туршилтуудаар одоо энэ хүний зан авир гэлтгөө бие физиологийн ч гэсэн онцлогоос хэрхэн хамаардгийг тийм ээ харуулсан юм туршилтууд байгаа. За ихэнх нь бол ер нь сэтгэл зүйтэй холбоотой. Зарим нь биеэр дамжин сэтгэл зүйтэй холбоотой ч юм уу ийм туршилтууд байгаа. За тэгээд өнөөдрийн туршилтуудын одоо ярих гэж байгаа гол санаа нь бол энэ туршилтууд чинь бүгд нэг юм харуулад байгаа байхгүй. За энэ чинь ийм үр дүн гарч байгаа учраас хүмүүс чинь ийм байт юм байна гэх. Тэгэхээр энэ дугаар бол танд маш сонирхолтой. Тэгээд хүмүүсийг хүний ер нь сэтгэхүй яаж ажилтгийг ойлгоход их тусуулна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ер нь л яг нөгөө энэ одоо biasуд гэдэг чтэй тэр нэг сэтгэхүйн алдаанууд. За тэгээд туршилтуудыг ингээд уншаад байх тусмал ер нь анхандаа ёо хүмүүс ямар тэнэг юм бэ гэж бодогдсон. Тэгээд сүултээ би ч юм бас ямар тэнэг юм бэ гэж бодогдсон. Тэгэл ер нь хүн гэдэг чинь айгүй алдаатай сэтгэхүй ихтэй байдаг. Тэгмээд яг энэ алдаануудыг ойлгох нь өөрөө яг тэр алдаагаа дахин давтахгүй мэдэхгүйгээр давтаад байхаас ер нь сэргийлэх одоо ач холбогдолтой. Тэгэхээр энэ дугаар маа сонсогчдод хэрэг болно гэж бодож байна. За тэгээд тоогт ер нь ямар туршилтууд хамгийн сонирхолтой санагддаг вэ? За миний хувьд болонгууд яг хөөсөн чихрийн талаар туршилт юм маш сонирхолтой санагддаг. Тэг мөн нэг бицүү хүүхэд Альбертийн туршилт. Альбертийн туршилт. Өмнө бид л бас ярьжсэн те. Гэхдээ энэ дугаар дээр өмнө хальтайлт дурдсан туршилтуудыг ярина. За ягаад тэгэхээр нөгөө заавалчгүй давтаж ярих албатай биш. Зүгээр яг энэ дугаарыг магадгүй сонгож сонсох хүмүүс ч юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр орхиж ярьж болохгүй дугаарууд туршилтууд байгуулахаар бас өмнө ярьсан юмуд ч гэсэн ярих юм гарах бах шүү. За тэгэхээр хөөсөн чихрийн туршилтаас нь эхлэе те. Хөөсөн чихрийн туршилт нь яадаг туршилт вэ? За хөөсөн чихрийн туршилт болонгууд юм зайгийн туршилт нь болонгууд 18 эрэгтэй хүүхэд 18 эмэгтэй хүүхэд ингээ 36 хүүхэд ингээ нэг өрөөнд оруулаад нэг өрөөнд оруулдаг. Тэр өрөөнд болонгууд юм ширээ сандлаас өөр ямар ч үзэгдэх орчин байхгүй. Ширээн дээр ингээ нийт хэрүүлтэйгээд тэр хүүхдээ ингээ орхиод гарчихдаг. Хөөсөн чихэр буюу маршмеллоу тийм яг тэгээд тэр нь яадаг вэ гэхээр энэ чихрийг чи ингээд идэхгүй байвал 15 минутын туршид идэхгүй байвал би чам ахаад нийт чихрээ шагнаа. Хэрвээ чи идэх юм бол ингээд тийм шагнал байхгүй гэдэг. Тэгээ хүүхдүүдийг 15 минутын туршид ингээд шалгадаг, хардаг. Тэгээд тэгж хэлчихэд орхиод явчихдаг тийм өөрөө. Тэнгүүд яг тэр туршилтан дээр болонгод тухайн хүүхдүүдийн яг 10% нь маш бага хувь нь яасан идэхгүй үлдээсэн. Нэхийг дийлэн хувь нь болонгод идээд тэр туршилтыг бол өндөрсөн байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн яг тийм шагнал буюу тэрийн чихэр яаж хандах нь тэр туршилтан дээр харагддаг. Энэ ч болохоор тэгээд яг юуг илэрхийлж байгаа зүйл юм болоо. Энэ нөгөө өмнө бид бас нөгөө подкастаар ярьж байсан instant gratification гэдэг яг тухайн үедээ шууд өөрийгөө шагнах тэр хүний сэтгхүүтэй холбоотой гэдэг. Энэ бол ер нь яалтчгүй маш чухал туршилт учраас ер нь бол сүүлийн YouTube-с манайхан хайх юм бол яг энэ бичлэгүүд дахиад байж идэв ч тийм нөө хүүхдүүдийг ингээд за энийг идэж болохгүй шүү гэж тавган дээр орхицсан. Тэгээд буцаад ирэх юм бол дахиад өгнө гэд. Буцаад ирэхэд идээгүй жил дахиад өгнө гэд. Тэнгүүд тэгээд хүүхдүүд ингээд лөөдөө барьж ингээд өнөрлж үзээл ингээд ирмэгээс нь жоохон мэрж тэрж тавиал те. Ингээд байж ядчихдаг шүү. Тэнгүүд ирэхээр нь дахиад 2 болгож өгдөг. Тэгээд яг тэр 72 оны нөгөө туршилтад орсон нөгөө Стэнфордын туршилт байхгүй. Тэгээд тэнд орсон хүүхдүүдийг ингээд цааш нь трак хийж л те. Тэгсэн чинь яг нөгөө идээгүй хүүхдүүд нь илүү өөрийн карьертэй илүү амжилттай байсан гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр дахиад нөгөө instant gratification те яг тухайн үед одоо яг гой тааламжтай санагдаад яг тэр доороо хийгээд таашаал авчих юмдаа илүү татгцсан хүмүүс нь илүү холын юмдаа илүү нөгөө амжилт муутай байдаг. За жишээ нь одоо нөгөө за одоо ингээл юу гэмдэ одоо хоолны дэглэн бол айгу бас өөрийн жишээ гэж магадгүй. За эсвэл яг нөгөө за карьерд сургуульд сурах гэж болно л та. За одоо магадгүй чи ингээд
сургууль академик одоо боловсрал эзэмшгээд за одоо ямар нэгэн судалгаа хийж байгаа ч юм уу те эсвэл сургууль сурах гэдэг байгаа. За сургууль сурах одоо хичээлийнхээ ажлуудыг хийж явахын оронд за гинт яг нэг маршмеллоу шиг те тоглоом байгаад байна шүү дээ. Тоглоомыг идэхгүй байх юм бол тоглоомыг тоглохгүй байх юм бол ирээдүйд одоо илүү амжилтанд хүрснээр дараа хүснээрээ тоглох ч юм тоглосон ч санхүүгийн хувьд асуудалгүй байдаг ч юм уу тийм хоёр чихэр орж ирэх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө тэрийг тис чаддаг хүмүүс нь болохоор тухайн үедээ одоогийн яг одоо ер нь бол жоохон зовоод тэгээ одоогоо бүрэн золиосон гэсэн үг ш. Зовлонгоо ч гэсэн юм суралцахад ашиглаж болно шүү дээ. Тэгэнгүүт тоглохоо төр хойшлуулад одоо тэр илүү нөгөө сурахад ажиллахтаа төвлөрөнгүүтэй ирээдүйд тэгж чадах юм бол ирээдүйд илүү их шагнал авах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ одоо туршилт нөгөө яг тийм метафор шиг те яг тийм зүйрлэл шиг байгаа. Тэгээд яг тэр нөгөө одоо яг instant gratification буюу яг одоогийн таашаалыг давж ингэж тисч чадсан хүмүүс нь бодит амьдрал төр ч гэсэн илүү их шагнал авсан байгаа нь харагдсан байна л да. Тэгээд энэ хүүхдүүд энэ туршилт болгоод яг 4-6 насны хүүхдүүдээр хийгдсэн туршилт байгаа. Тэгээд яг энэ туршилтаар яг таны хэлснээс гадна хүүхд тэр тухайн хүүхдүүдийн биеэ барих чадвар болон өөрийгөө удирдах хянах чадваруудыг ингэж шалгадаг. Тийм гол зорилготой туршилт байгаа. Тэр нөгөө нэг амжилтын талаар тэгээд амжилттай хүмүүсийн талаар бичдэг зохиолчд чинь хэм байдаг лээ. За Джон Максвелл нөгөөх нь хэм блэ? За нөгөө No Excuse Brain Tracy лөө. Тэдний нэгнийх нь ном дээрсэн баха яг нөгөө ингээд амжилттай хүрсэн ингээд амжилтанд хүрсэн хүмүүсийн ингээд нөгөө шин чанаруудыг цуглуулаад бичээд байсан юм байна л та. Тэгээд бичээд байсан чинь ингээд ер нь бол амжилтанд хүрсэн хүмүүс өөр өөр арга шинтэй байдаг. Гэхдээ яг нэг л юм ингээд бүгдэн дээр нь адилхан байдаг гэж байгаа. Сахилга бат. Тэгмэд өөрийгөө хянах удирдах чадвартай хүмүүс хамгийн их амжилтанд хүрдэг гэдэг. Тэгэхээр сайн туршилт бол ерөөсөө бидний яг толгойдоо санаж явах хэрэгтэй зүйлтэй. Яг өнөөдрийн чихэр үү, маргааш хоёр чихэр үү. Тэгээ өнөөдөр чихэр идэхгүй байлаа гэд бид чинь шууд өөрийгөө үлсгэж алах гэж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь яг өнөөдөр сурах дээр өнөөдөр яг дасгал хийх дээр те бие чангалах дээр ажиллах юм бол тэр чинь бас тийм муухайч чихэр бас биш байгаа даа. Тийм. Өнөөдөр ганц өдөр жаргахгүй эсвэл тийм. Хэрсэгдээс. Зөвхөн босс юм хийтлээ нэрдээ. Одоо босс аа. Манайгаар зэрэг нэг ч бол inspirational speakers олчих гээд. Motivational. Яг одоо хий та. Тэгээд миний хувьд болохоор нөгөө нэг Хари Хорловын сарамгчин дээр хийсэн туршилт айгүй сонирхолтой санагддаг. Тэр нь яг яадаг туршилт вэ гэх нь нөгөө ихээсээ дөнгөж төрсөн сарамгчны золцгыг ихээс нь салгаж аваад тэгснэ нөгөө тэр нөгөө сарамгчингийн золцгод зориулаад төмөр их ропт их төмөр их хийгээ тэгээд хоёр ропт их гэдэг байхгүй. Тэгээд нэг нь болохоор зүгээр дан төмөр, нөгөөд нь болохоор ропт мөртлөө юм арай зөөлөн гадаргуутай. Тийм зөөлөн. Тэг гадаргуун зөөлөө. Тэгээд тэр төмөр их нь болохоор нөгөө сарамгчин зөвхөн хоол өгөхөл зориулалтай. Харин зөөлөн их нь болохоор тэгэл зөөлөн чигээрээ байж лээдэг. Тэгсэн чинь хамгийн гол нь ингээд хоол яг идэх үедээ тэр сарамгчингийн золцоо болохоор яг төмөр их дээрэл очиж байгаа байхгүй. Тэг ингээд айдас төгшүүрт авцаа айгүй тийм нөгөө төгшүүртэй нөхцөлд хамгийн түрүүнд зөөлөн их дээрээ гүйж очдог дандаа. Тэгээд нөгөө нэг төмөр ихэнд байсан ч гэсэн эрсдэлтэй одоо нөхцөл байдалд орохороо дандаа зөөлөн ихийг сонгож очдог байхгүй юу. Тэгээд энэ туршилтаас яг юу ингээд харуулах гэсэн бэ гэдгсэн чи одоо нөгөө хүүхэд ингээд бага ахтаа ингээд энэгшгэд одоо зөвхөн ингээд хоол тижэл одоо зөвхөн одоо ихийн сүүл гэж бид нэр тэгдэг шүү дээ. Ээж тэгэл хүүхэд энэгшдэг гэд үгүй зөвхөн ингээд хүүхдэд одоо тэр ээжийн тэр одоо хооллол чухал биш. Тэр халуун дулаан байдал айгүй чухал байдсан байна гэдгийг энэ туршилтаас бол одоо энэ туршилтаар баталсан. Бас энэгшлийн асуудал ярьж шүү дээ. Тэгээд хүмүүсээс яг гайхаж магадгүй. Би бас анх хавьд мохтой гайхдаг үзсэн байсан байхгүй. Ингээд шуун дээр, тагтаан дээр, хулгам дээр, хархан дээр ингээд туршилт хийчихэд хүн ингэнэ гэдэг хаар юу гэсэн үг ингээд. Тийм яг энийг бас яг хараад хахад бас яалтч үнэн юм байл. Хүн болгон дээр тийм туршилтууд хийгээд хүний хүүхдийг шууд салгаснаа тэгээд тэгэл одоо ёс зүйн яг магадгүй даалт тийм нууц байгууллагууд хийдэг гэж магадгүй л дээ. Тэгээд яг нийл хийж байгаа тийм ёс зүйн үед бол тэр чинь болохгүй шүү дээ. Тэгэхээр яалтч эхлээд амьтад дээр хийдэг. Хөөрхөн амьтдыг бас тэгээд нөгөө туршилтын сармагч болгосон байна. Тэгээд яалтч нөгөө зөөлөн их нь бол илүү энэгшгэд тустай. Хүний хүүхэд ч гэсэн яг тийм байхгүй нөгөө тэрвэрх хэрэгцээтэй хүмүүс та нар мэдхүү амьдрал дээр амар их тийм хүн тэрвэрдэг хүмүүс байдаг те. Тэр бол ер нь яг хүн болгонд багтаа тийм тэрвэрлэх хэрэгцээ байдаг байхгүй. Тэрвэрлж яг нөгөө ялгарх хэвээр бодис эрүүл хэмжээнд ялгараад тэгээд тэр чинь том болсны дараа илүү эрүүл одоо төгшөөргүй энэгшилтэй хүн болох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт хангалттай тэрвэрдэггүй байснаас болоод тэр тэрвэрх хэрэгцээ айгүй их. Тэгээд юм нэг юм зүгээр л найдвартай байсан ч гэсэн амар юм тэрвэрлдэх дуртай нэг хүмүүс байдаг те эрэгтэй эмэгтэйгөө. Тэгэхээр яг би тийм хүмүүсийг бол хэрэгцээ нь жоохон дутуу байгаа. Тэрийг нөхөх гээд ингэж идэм болоо гэж бодод байдаг шүү дээ.
юу хүн дээр бас хийсэн нэг туршилт байдаг шүү дээ нэг Альберт хүүхдийн туршилт. Аа хиймэл зохиомл айдас харуулсан тийм. Зохиомл айдасаас гад нөгөө нэг хүүхдийн ер нь бол айдас нь бага наснд нь ингэж бий болдог гэдгийг харуулдаг. Тийм. Одоо нөгөө тийм. Ер нь бол цаанаасаа байдаг айдас бол нэг л гэдэг байгаа шүү дээ. Чанга дуу чимнээс цочдөг айдас байгаа. Өөр тийм одоо үслэг амтнаас ч юм уу айхгүй байжсэн чинь химлэр хийчлээ гэдэг байгаа шүү дээ. Өмнөөс ч юм уу. Тэгээ тэр нөгөө дуршилтыг нь хийсэн хүн чинь би ингээд ямар ч хүнд тэгээ том болсон ч бай хүүхэд ч бай ямар ч хүнд ингээд айдас үүсгэж чадна айдсыг би болгож чадна гэж хэлсэн байдаг үстэй тий. Тийм үү. Джон Ватсон уу? Тий. Тэгж нөгөө сонин төгсөн ярилцлаганд ирж байна. Тийм бихевристүүд ч ер нь амар үгнүүдтэй шүү дээ. Надад нэг хүүхэд өгчих би ямар ч хэлбэрт оруулъя. Тэгэхээр бихевризмыг ярихын тулд бихевризм гэдгийг нь яг одоо сонсогчдоос тайлбарлаж өгөх хэрэгтэй багтаа яг энэ ямар хүмүүсийг хэлээд байна. Энэ болохоор ерөнхийдөө бол шагнал сэтгэлийн зарчмаар одоо хүн юу төрөхтэй табуулаараасаа буюу одоо хоосон хавтан гэсэн үгтэй цагаан цаас чиг төрдөг. Тэгэнгүүт энэ дэр нь орчин нөхцлөөр бүх юм суулгадаг. Генийн бол ямар ч нөлөө байхгүй гэж үздэг. Одоо тэр нэлийн бас анхдагч одоо дэг сургууль гэдэг тийм монголоор сэтгэл судлалын дэг сургуулиудын нэг. Тэгээд энэ хүмүүс болохоор ер нь одоо Павловын туршилтыг бол одоо биологи үзсэн хүмүүс бол бүгд мэдэх байх та нөхцөл рефлекс яаж үүсдэг вэ? Тэгэнгүүт нөхцөл рефлексийг хэдүүлээ эхлээд яриад тэгээ араас нь Альбертийн туршилтыг яриа тийм ээ. Нөхцөл рефлекс энэ зин Павловын туршилтыг хоёр нэг яриад өгч. Нөгөө нохон дээр үүсгдэг туршилт нөө хонхтой гэрэлтэй. Тийм нөгөө нохоог хонх дуургаад тэгээ тэр чинь нөгөө нэг хоол өөх хонх дуургаад байсан чинь нөгөө нохоо чинь сүүл рүүгээ нөгөө хоол өөх цаг нь болоод ирсэн чинь нөгөө шүлсэн нас гараад байдаг. Тийм нөгөө хонх дуургаал хоол өгöd. Хонх дуургаал хоол өгöd. Тэгсэн чинь зүйлдээ хоол өгөхгүйсэн ч гэсэн хонх дуурангууд нөгөө шүлсэн ялгарчсэн. Тэр нөгөө хоолонд ингээ гуурс залгацсан. Яг цолоод тэнгүүд ингээ яг тэр хуусаар ингээ шүлс урсдаг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нохог ч гэсэн одоо яг тэгж сургадаг штэ. Ингээл нөгөө дуудаал ингээл суу гэл тийм ямар нэгэн байдлаар саанд ихлээд анхандаа яг суу гэдэг хэр юу гэдэг байгааг ойлгохгүй тэгэл доор ингээ шаргунаал гүгэдэж штэ. Тэгэл нэг суучхангад нөгөө яасан мундаг энэ дэр гэл магтаал ингээл амттай нөгөө трит гэдэг штэ. Одоо жижигхэн талах ч юм уу одоо хям ч юм уу жижигхэн бэлтждэг байхгүй. Олон өгөх зорилттой. Тэгээ ингээ суунгууд нөгөөдгөрөө шагнаал гот нөгөө нохооч ингээ сүултээ ингээл улам нөгөө яг сүултээ суухаар суухтай холбоотойгоор ингэж өгөөд байгаа юм гэж мэдээл. Тэгэл магадгүй хоёр дахь юм руу одоо бэлтгэл рүү орохоор нөгөөд чинь юм болохоор ингээ сууж муугаал гэдэг. Тэгээд хэсэг жоохон бодлаа л тэгснэ яг яхаар өгөөд байгааг нь ойлгоол. Тэгэл яг тэр үйлдэл энийг хийх юм бол би шагнуулах юм байна гэд илүү сурдаг. Тэгэхээр бихевристүүд бол ер нь яг л юм байна л да. Одоо санийх бол яг зүгээр айгүй хөнгөн жиш ярьж штэ. Гэтэл яг нийгэмдэр одоо хүн одоо муухай авирлах юм бол бусд хүмүүсийн шийдэгдэг учраас хүн одоо муухай авирлахаа болдог. За хүн илүү амжилттай бусдад туслахаар хүмүүс баярлж талархаад өөрт нь ханддаг учраас хүмүүс илүү амжилтанд тэмүүлдэг, бусдтай сайхан харьцдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бүх юмыг тайлбарладаг байхгүй. Тэгэхээр айдсыг бас яг тэрний шиг үүсгэж болно гэж бодсон ба шүү дээ. Тий. Айдсыг хэрхэн үүсгэсэн? Альбертийн туршилт дээр үү? Тий, Альбертийн. Альбертийн туршилт дээр болонгууд ингээд энэ тэр хүүхдийг ийм цагаан өнгийн харахтай ингээд бага наснаас нь ахуулаад байлгадаг байхгүй. Тэгээд энэ хүүхд яг энэ туршилтын дээр болоод яг энэ айдсыг яг бага наснд нь л яг үүсэх боломжтой гэдэг энэ зүрийн эрдэмтэн маань баталсан. Тэгээд энэ хүүхэд болгоод 9 сартай байсан тухайд өнчөө хүүхдтэй. Бас нэг өөрийнх нь туслагчийн хүүхэд гэж бас янз бүрээр яриад юм билээ. Энэ нэг жоохон бүрхэг мэдээлүүд ихтэй туршилт л та. Тий. Тэгээд энэ туршилт болгоод 8-7 оны туршид энэ цагаан харахтай цуг ингэ тийм яг тиймэрхүү төстэй зүйлтэй харуулаад хамт байлгадаг. Тэгээ хүүхэд нь анхандаа огтайж цочирдлгүй ингээд харахтаа ингээд тоглоод ингээд байдаг байсан. Тэгээд дараа нь ингээд тэр нөгөө нэг харахыг нөгөө эрдэмтэн маань ингээд алхаар зохиод зодоод эхэлсэн чинь тэр хүүхэд одоо тэр харахнаас айдаг болж байгаа. Тэр харахыг одоо харахаар айдаг болдог ч юм уу, уйлдаг, тийм цагаан өнгийг харахаараа эсвэл хүслэг зүйлс харахаараа уйлдаг, айдаг болсон. Гэхдээ энэ туршилт болон батлагдсан. Гэхдээ энэ Альберт хүүхэд болгоод яг насан турштай юм айдстайгаар энэ туршилт өндөрлөгдсөн. Тийм бас айгүй залууд жоохон доноос орцсон энэ гэдэг шүү дээ. Энэ бас энэ нөгөө туршилтаас холбоотой. Яг энэ бичлэгийн бүрийг энэ нөгөө туршилтын бичлэг нь байдаг шүү дээ. Яг ийм хар цагаан дээр юм. Тэгээ анхандаа ингээл сууж ихт нь ингээд юм шитгэхэр одоо өстийн ингээд юм шидэж мэдээд байгаа. Урдуур нь хулган болгон туулаа молоо. Гүйлэхээр харах марах гүйлэхээр нүүдх нь яах ч вэ ингээд дагаж ингээд араас нь гүйцэж харж мараад. Тэгэнгүүтээ сүултээ болохоор яг ингээд нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Яг цаанаасаа тийм чанга чимээс цочдөг гэд. Тэнгүүд нь яг
цан зөхиод байгаа шүү. Амар чанга ингээл тас гээл дуурайд байгаа байхгүй. Тэгэл хүүхд хулгай харахаар яг тэр чимээ дуурайд цочиж байлаа л. Тэгээ бичлэгэндээс харж бас чимхэж мэхэд байдаг байхгүй нөгөө хүүхдээ чинь. Хулган тавьснаа шууд гараас нь ингээд чимхэж мэхэл. Тэгэнгүүт нөгөө хүүхдэрс яг энэ өстэй амьтантай л холбоотойгоор юм аюул болоод ингэж ойлгоод. Тэгээд тэгсээр байгаа сүултээ зүгээр юм дан ус харсан чи өслөг юм харсан ч гэсэн ер нь амар айдаг болсон. Тийм. Гэтэ тэр хүүхд нөгөө том болоод яг юунаас болоод айдаг болсон нь бол мэдэхгүй шүү дээ. Зүгээр яг одоо бүр том одоо бид нар шиг болоод ирэхээр зүгээр л одоо ус харахаараа бие нь арцаадаг ч юм уу яг тийм болж өснө үстэй. Тийм хэрвээ өсөж чадвал те. Тий. Тэр нөгөө багаас нь амар их травмат болсон болохоор тэгээд тэр хүүхдийг нэг наслаагүй гэдсэн баха. Энэ яг нөгөө бас нэг хичээл дээр яг энэ талаар баха ингээд өөр юмнууд болоод мэдээлэл аягүй бүрхэг байт юм байлээ нөгөө угаасаа 20-тод туршилт байхгүй. Дахиж ийм туршилт хийхийг хориглосон. Тэгээд энэ бол угаасаа маш ёс зүйгүй зүйл гэж үздэг байхгүй. Сэтгэл зүйч хүн чинь өөрөө чи ингээд ийм амар ийм ёс зүйгүй юм исэн болохоор ингэж болохгүй гэж цааш та. Одоо яг юу ийм хийж байгаа бол нууцаар л хийж байгаа. Тэгэхээр айцыг бол химлэр үсгэж болгоно гэдгийг бол ямар ч байсан баталсан. Тэгээ бол одоо нөгөө ийм айцуд байдаг шүү дээ. За яг хувьслын үеийн айц гэдэг байгаа шүү дээ. Хувьслын айцуд гэдэг. Одоо нөгөө могоноос айх, хаалцнаас айх ч юм. Энэ бол бидний бүр генд байгаа байхгүй. Яг тэгэхээр одоо бидний өвөг дээдсүүд ч юм бол ингээд яг амар сонирхолтой зөв point хэлэхэд бидний одоо яг энэ хороо дээр сонс одоо амьд байгаа хүмүүс энэ подкастыг сонсож байгаа хүмүүс яг энд сууж байгаа гурван хүн ч юм уу бүгднгийнх нь өвөг дээдс амжилттайгаар өрөөд малтсан хүмүүс заяа. Ямар нэгэн байдлаар амжилттайгаар өрөөд малтсан учраас бид нэр яг үдээд байж байгаа. Дандаа яг амжилттай өмд үлдээсэн. Ихэнх нь одоо яг дайманд өргөцсөн ч юм уу эсвэл одоо өвчнөр өргөцсөн ч юм тэд нар бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг бидний өвөг дээдсийн мэдээлэл биднэрт генээр хадгалагддаг байхгүй. Яг одоо бихевристод бол үгүй гэдэг байгаа шүү дээ. Ген бүх юм генээр биш. Зөв бүх юм бол ер нь орчноос сурна гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд одоо би бол яг генетикийн бол мэдээлэл байгаа гэдгийг бол үүсэхгүй яг одоо энэ цаг үед амьдарч байгаа хүнээд үүсгэж болохгүй хаа. Тэгээд угаасаа л бидний өвөг дээдсүүд могоон татгуулсан хүмүүс бол зөндөө өгөхөө шахсан хүмүүс. Ер нь зүгээр ингээд сонсохоор манай ээж ч өгөхөө шахчихсан байдаг, өвөөж өгөхөө шахчихсан байдаг. Яг аль нэг нь л өгчихсэн бол тэр олон одоо 1000 хэдэн мянган өвөг дээдсээс нэг нь л өгчихэд би төрөхгүй байсан баг. Тэгэхээр энэ бол ер нь гайхалтай тийм ойлголоо. Бид нар аягүй гайхалтай тийм концептээр амьдэрдэг юм. Гайхалтай тохиолдлоор юм уу? Эсвэл яг мэдгүй бас тохиолж гэдэг хэцүү те. Тэнгүүд одоо энэ өвөг дээдсүүд чинь бүгд өгөхөө шахчихсан. Хэзээ нэгэн цагт нэг нь могоон татгуулаад бүр ингээд аимшигтай халуураад ч юм уу те. Аалзан татгуулаад амар байдалд орж ирсэн те. Яг хоргоо аалзуу зөндөө л дөө. Яг тэр амар айц чинь генд бол үлдсэн байж магадгүй. Одоо ингээл та нарт одоо аав ээжийнхээ царай төрхний нөгөө нэг хэлбэрүүд байдаг шүү дээ. Ясны хэлбэр ч юм уу. Адилхан амартай адилхан үү. Энд чинь бас мэдээлэл хамт өрөөд ирсэн байхгүй. Энэ шиг бас нэг жоохон ай тогтоолт хүрээд ирэхийг бол үүсэхгүй шүү дээ. Яг хүн төрөхдөө шууд ээж юм болоод өгчтэй. Тэр чинь хов хоосон одоо цагаан цаас төрсэн бол тэр хөхөх тухай мэдээлэл байхгүй байгаа шүү дээ. Тэгвэл хөхөх ёстой гэдэг мэдээд байгаа байхгүй. Тэрэн шиг нэг тийм нэг ийм арцгар амтнаас айдаг, ийм гулчгансан амтнаас айдаг. Энэ эднийг бол аюул авчирдаг гэдэг тийм далд айц байдаг юм шиг тэр нэг юм байгалийн зүүн. Тэрнээс бусдаар бол яг тэр түрний янжкаг хэлдэг шиг тийм айцуд байхыг одоо үүсэхгүй байхгүй. Би болоод яг ийм Үний унтсан хялгаснаас амар сэжгэлдэг байсан баг та. Ягаад ч юм тэрийг хараад амар сэжиг хүрээд тийм ингэж өгүүлж мөглөдөг байсан. Тэг хүний толгойд байгаа үснээс ерөөс сэжгэл гавгаа ярьдаг байхгүй. Тэг ингээд угаалтур дотор ингээд нэг үс мэс байж яах гэж бодогддаг стац гэдэг. Яг сүулдэ тэгээ тэрэндээ тулгарсаар галд авцсан л да. Тэрний шиг яг багада бид нар уцас шалтгаанаа мэдэхгүй тийм айцууд одоо түрүүний тэр нэг Альберт Хүүхэлтэн дээр Альберт Хүүгийн бяцхан Альбертийн туршлан дээр байсан шиг багад нь тийм амар зочмын юмуд болцсон. Тэднийг мэдэхгүй одоо яагаад гэдэг айцуд байгааг үгүйсэхгүй байхгүй. Тэр амьтдаас айдаг бас таны хэлсэн шиг тэр яг гендэл яг хадгалагдсан байдаг тийм үү? Тийм. Хувьслын айц гэж үздэг байгаа байхгүй нөгөө могоо аалт ч юм яг нэг одоо виномик одоо хортой юмнуудыг мэлхийнээс ч гэсэн юм жоохон сэжгэлдэг шүү дээ тий. Мэлхий ч бас өөрөө тийм нөгөө хортой гэхдээ могоо аалт шиг гэж хатгаж хордуулдаг. Арсных нь гадрууг нь аимшигтэй нөгөө бохир байдаг байхгүй. Тэгээ ялангуяа тод өнгийн багтсан амар хортой мэлхий байдаг. Тэгээ арсны гадруугун дээр зүгээр арсаараа хүрэлцэхэд л одоо хордуулах хэмжээний тийм. Тэгээ санаандгүй байдлаар хүрсэн гараа амдаа хүрчих ч юм уу. Тийм байдлаар амар хорддог учраас мэлхийнээс бас шижиг хүрдэг ч юм. Тэгэл нэг тийм хувьслын айцууд бол юм байгаад шүү. Та сая хэллээ шүү дээ юм унсын хялгаснаас айдаг гэсэн одоо ихтэй ингээд даваа гарцсан гэд. Тэгээс яаж давж гарах хүмүүс бас юм бол. Тийм ер нь айцын тал дээр болохоор би ч бас нэг хатнаас унаад тэгээд дараа нь тулгарсан гэдээ яриад байгаа шүү дээ. Тэг яг аялал юмнаас айдаг бол тулгарх хэрэгтэй. Эхлээд тооцоолж үзээд. За энэ үнэхээр бодит аюул намайг хөнөөж чадахгүй юу? Надад аюул учруулах уу гэдгийг тооцоолоод
Тэгээд энэс айж явсан нь үлзийтэй байна уу, үлзийгүй байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Үнэхээр үлзийтэй айж явах нь үлзийтэй юмнаас бол айж хэрэгтэй. Харин бусад айзууд бол хор байгаа байхгүй. Одоо сэтгэхүүд одоо би өдөр болох ингээл угаалтурд ус хараад яг бодохоор энэ ус надад ямар хор хөндлөж учруулах юм. Тэгэл би өгүүлээд байвал надад амар хэцүү амьдрахад ингээд бас нэг бэрхшээл учруулад байгаа юм. Тэгэхээр зэрэг тооцоолж үзээл. За окей, энэ бол хэрэггүй байц. Тэгэл нөгөө яг ингээл угаалтурын доор ахаар нөгөөдөг чинь. Гэтэ яг одоо бүрэн харьлаагүй л. Гэтэл ингээд тийм өмнө нь бол харахын төдөд өгдөг гэсэн аахгүй. Одоо бол зэрэг цэвэрлэх хэмжээнд болцсон. Тэгэл тэр чинь ингээл өргөхөөр ингээл одоо бахан хүмүүсийн гар нуур угаасан савм бахан нэлцгаанууд ингээл өргөдөл гараад ирдэ шүү дээ. Тэр мөрий чинь тэгэл хараал зү бүр 80 өгүүлдэг ус яг юу ч өнөртөхгүй байгаа нь ингээл. Гэтэ ягаад ч юм ингээд амаа таглаад хамраа таглчих юм бол арай нэг гайг болчтой. Тэр нэг шижиг хүрэх мэдрэмж. Тэгэл тэрийг ингээд цэвэрлж багаар цэвэрлсээр байгаа л тэгэл яг амьдралч хүнийг одоо юм үзүүлэх юм да би солонгос нэг удаа ихчтэй туслаад нэг буудал цэвэрлэхэд туслаад яг нэг бахан буржгар ус газраас төвжсэн. Тэр бол яг тэр айдсын хамгийн аимшигтай үе байсан. Тэр надад маш их тусалсан байсан. Би яг тэр өдөр зүгээр цалин аваагүй зүгээр тэр их тусалсан байхгүй манай хамаатны ихч. Тэгээд тэгснийхаа төлөө тэр ингээд энэ тэр нөгөө нэг аимшигтай байдаг. Бүр хамгийн доод хэлбэр нь байгаа гэдэг чинь буржгар байсан. Тэнгүүд яг тэр өдөр тулаал. Ер нь бол айдсыг яг давахын тулд яг тулхал ер нь хамгийн том. Ер нь яг одоо тийм амар айдаг хүмүүс бол тулна гэхээр бол ёо үгүй л гэж бодогдож байгаа. Тэгээ яг үнэхээр тооцоолж үзээд яг жинхэнэ байна уугүй байна гэдгийг үзээд жинхэнэ биш байх юм бол тулхал хэрэгтэй. Тий, би бас нөгөө нэг багахт ингээл нөгөө эрүүл мэндийн энтрийн ном дээр нөгөө өвчин одоо хүний биен дээр ингээд нэг тууралт мууралт үүссэн тэгэл нөгөө яр шарах гарсан тийм зургнуудыг ингээд тавингуудаа одоо энэ таргуун давхал инээдрийг бицээдгээс аахгүй би ерөөсө тийм зураг бүр огт харж чаддгүй тийм нөгөө номон дээр юу ээж мэжэрээ ингээд юу цаас наалгачдаг тэгээд нөгөө нэг манай ангийнхан намайг тэг цаас наацсан байгааг хараад гинт тэгчингүүтээ яагаад наацсан гэдэг тэгэхээр би харин ийм зураг харж чаддгүй маа гэдгсэн чинь бүгдээрээ нөгөөдгч надад харуулах гад бүр ингээд бүр тал талаас юм болж байгаа аахгүй юу. Тэгээ бүр санаатай санамсаргүй ингээд харсаар байгаа сүулдэ нөгөөдхөөс баг зэрэг нөгөө нэг хардаг болчтой юм билээ. Тэгтэл бас яг тиймэрхүү амир яар шарах ийм тууралт муралтын зураг харахаар бас жоохон дотор харцгнаа л гэдэг. Би бас амар сонирхолтой. Нөгөө 10 жил байхдаа биологи хичээл орж штэ. Тэгээ түүний эртэн дотор эртэн тарих марсны зураг харж чаддгүй, цус харж чаддгүй. Тэгээд би биологи хичээлд юм бүр сууж чаддгүй байхгүй. Тэгээд бүр ингээд манай багш бүр ингээд чи хотлоо хичээлийн икон толд ингэдэг гэдэг. Тэгээд тийм амар хэцүү дэс. Тэгээд би тархины зураг харж чаддгүй. Тэсний би сэтгэл судлаар суртаа тарих одоо ингээд үзэн штэ нейроэдэр гээд. Тэгээд би ингээд яг за би энэ мэржлэр сураад төгсөнд бол би ямартай чинь тархийг харж сурах хэрэгтэй юм байна гэд би ингээд ямартай чинь ингээд тулаалсан тэгээд тэгсээр одоо бол тархины зураг дээр эд эртнүүдийн зургийг бол ямартай харж чаддаг болсон байгаа. Тийм. Тулгарсны ачаартай. Цуснаас айх чинь бас л нөгөө нэг биологийн хувьслын үеийн юу байгаас тээ. Ерөөсөө л ингээд хүн төрөлхтний яг цус үздэг үе бол дандаа аюултай үед. Өөр араатан дайрс үед эсвэл өөр сүргийнхэн дайрс үед. Ер нь ялангуяа сүргийн амьтдын дандаа өөр сүргийнхэн гол аюул нэдэг. Сүргээр байж байгаа амьтан руу дайрдаг тийм зөрөгтэй амьт ер нь бол маш ховор. Тэгэнгүүт одоо өөр сүргийн эрхчингүүдийн хөвчлэн дайрдаг байхгүй. Тэгэнгүүт яг эмгэгчин амьтад бол ер нь тэрнээс нэг хайдаггүй. Ягаад тэгэхээр одоо үр удмын ална. За нөхрийн ална. Амарлал. Тэгэхээр эрэгчийн амьтдыг шууд алдаг байхгүй. Эрэгчдүүдийг бол шууд алаад үр удмын алаад эрэгтэй үр удмын алдаг. Эмэгтэйг болохоор ер нь бол аваад үлдчихдэг хэрэгтэй учраас. Тэнгүүд яг нөгөө цус хараад ухаан алддаг гэдэг чинь яг тэр байхгүй. Дайн тэмцлийн үед аль болох баг тэмцэлдэж байгааг нь алах магадлал багтай. Тэгэхээр яг нөгөө цус хараад ухаан алдчих юм бол нөгөө одоо нөгөө fight flight freeze гэдэг рефлекс байгаа шүү дээ. Аюул тулгангууд одоо fight тулдах, эсвэл flight зугтах, эсвэл freeze хөших. Тэнгүүд ухаан алдах нь хөших механизм байгаа байхгүй цус хараад. Тэгэхээр бас нэг юм өөрийгөө аврах механизм байгаа шүү. За окей, айц руу бас нэлийн явлаа. За дараагийн туршилтууд хоёрын сонирхдаг. За энэ нэг Лешлигийн хийсэн нэг туршилт байдаг. Нөгөө хүний зан үйл одоо хадгалагдахад тархины яг ямар төвүүд итгэвчдэг вэ гэдээ хархан дээр хийсэн туршилт байхгүй юу? Нөгөө хархануудын тэр чинь яг нөгөө сурсан замаа олж гэнэ үү гэдэг дээр нь хийдэг шиг санагдаж байна. Тэгээ нөгөө яг тэр орон зай удирддаг тархийг нь бахан гэд гимтээгээд тэгсэн чинь нөгөө харханууд ч юм болохоор яг тэр тархийг нь гимтээсэн ч гэсэн нөгөө замаа олоод явааддаг байхгүй юу. Тэгээд яг энэс яг юу харсан бэ гэдгсэн яг нөгөө тархины одоо бусад төвүүд нь
нөгөө одоо тэр нөгөө итгэхгүй болсон төвийнхөө ингээ мэдээллийг ингээ хадгалж идэм байна. Тийм болохоор энэ нөгөө харахнууд яг ингээд одоо тэр орон зай өдөрдөг тархийг нь гимтээсэн ч гэсэн ингээ замаа болоод яваад байгаа юм байна гэд ийм туршилт хийсэн байдаг. Тэгээ энийга нөгөө сарамгчин дээр ч гэсэн хийж дахиж нотолсон байд юм лээ. Тэгээ нөгөө тархины ингээд тархичин бүхэлдээ нэг одоо цогц одоо эргэтэн штэ. Тэнгүүд яг ингээд хэсэг болгоно нь өөр үүрэгтэй гэдгийг анх ойлгож эхлэх үе юм байх шиг байна тийм. Тэгээ нөгөө Phineas Gage гэж хүн байсан шүү дээ. Та нар тэрийг мэдхүү. Нөгөө ингээд нүрэл толгоор нь ингээд лом ороод гарцсан хүн. Тийм. Тохиолдол. Тийм тохиолдолтой. Энэ туршилт биш тохиолдолтой. Бүр ингээд сүлбэд гарцсан. Тийм. Тэгсээр амьд үлдсэн. Тийм Тийм. тохиолдол. Тийм. Тэр чинь хэдэн 1800 оны үед юм уу? Тийм нэлийн дээр. Америкт нөгөө ингээд юу яагаад Америкт ч нэг баах ингээл уул ингээл кинон дээр динамитер тислээл ингээл нөгөө юу яагаад байдаг шүү дээ. Уур төмөр зам гаргаал ингээл нөгөө кинон дээр их гардаг шүү дээ. Тиймэрхүү ажил хийдэг хүн байсан юм шүү. Тэгээ төмөр замын ажилтан байжгаад тэгээ нөгөө динамит ингээ газар руу болж агаад тэгээ ломныхоо нөгөө бүксөөр ингээд газар руу динамита зөгцсөн байгаа байхгүй. Зөгчиж ер нь тэгж чигжд юм байл л да. Тэгсэн чи чигжижсэн чи нөгөөх нь урдаас нь дэлбэрээд тэгээд ингээд одоо хацарныхын доод ясаар ороод заяа. Тэгээд зулааных нь урд хэсгээр гараад ирсэн байгаа байхгүй. Доороос нь одоо нөгөө лом нь буцаж сүлбээд. Тэгээд лом нь хол шидэгдээд өөрөө бас шидэгдээд заяа. Тэгээд лом тэгээд орцсон байгаа хэрнээ. Тэгээд тэр хүн үхэхгүй. Тэгээд тэгэнгүүт яг тархин тэгж том цолж чадхад тэр хүн сэтгэх чадвар нь алдагдгаа болчоог байна. Үхэхгүй байна. Тэгээд тэгэнгүүт тархины ингээ хэсэг болгоно өөр үүрэгтэй байт юм байна гэдгийг тухайн үед шинжилгээ хоёр нь ойлгож эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ яг тухайн хүний нөгөө юун дээр болохоор кейс дээр болохоор мань хүн зүгээр ингээд нөгөө сүултээ трийг үзүүлээд ингээд орон даяар хэсэж явдаг болсон гэнэ. Тэгээ ер нь бол ааш авирын хувьд бол ер нь жоохон муудсан гэж байгаа. Гэхдээ тэр болохоор нөгөө яг туршилтын нөхцөлд одоо лабораторийн нөхцөлд хийх болохоор мэдэхгүй шүү дээ. Тэр чинь өөр юмнаас болоод магадгүй хамт үзүүлж явж байгаад ааш муутай болсон ч гэж болно шүү дээ. Тэгэхээр яг ломноос болж одоо ааш муутай болсон эсийг бол мэдэхгүй. Гэхдээ ер нь бол нэг зүйл бол тодорхой. Одоо нөгөө тархич нь одоо яг нэг цоорсон бол бус хэсэг нь бүгд гимтдэг биш юм байна. Тусдаа ингээд өөр хэсгүүд төвүүд байд юм байна. Одоо нөгөө верникийн төв мөн гэдэг шиг тусдаа төвүүд байдаг гэдгийг анх ойлгож эхэлсэн юм л да. За дараагийн туршилтан дээр би миллиграм аш 2-ыг хэрнээ нэрээ гэж бодоод байна л да. Соломон аш миллиграмын туршилт 2-ыг сонсч ирсэн. Миллиграмын нэг цахилгааны хүчтлийн туршилтыг сонсч ирсэн. Миллиграмыг сонсч ирсэн. Тэр аашийн туршилтыг сонсч байгаа юм уу? Тэгээ энэ хоёр болохоор яг өөрөөр хүмүүсэлтэй. Тэгээд яг нөгөө салбар нь өөр ч гэсэн айгүй төстэй юм судалж ирсэн гэж надад санагдаад. Нэг нь болохоор нөгөө дуулууртай байдлыг, нөгөөх нь болохоор даган дүрэлтийг судлаад байгаа байхгүй. Тэгээд миллиграм болохоор бодсон байгаа. Нөгөө нэг чинь дайны дараах үе шүү дээ. Тэгээд хоёрдугаар дайны үед ингээд нөгөө нэг яаж тэгж яргалаж хядлага үлдчихсэнийг гайхаадсан байгаа байхгүй. Цэргүүд одоо тэр чинь зүгээр л герман хүүхдүүд байгаа шүү дээ. Дөнгөж цэрэг татгацсан нэг 18 ч юм уу жоохон залуучууд л байгаа шүү дээ. Тэнгүүд тэд нар одоо яагаад тийм амар харгислыг одоо хинч татгалцахгүй эсэргүүцэхгүйгээр тэгж үүсгэх юм бэ? Ер нь л яг энийг бодохоор яг биднэрт бол нэг тийм яагаад гэж бодогдохооргүй угаасаа л тийм захиргаанд ороо юм чинь тэгж гэж бодогдохоор байгаа. Гэхдээ яг миллиграм болохоор яг scientifically яагаад яг ямар элементээс нь болоод ингэж дагаад байна гэдгийг олохыг хүссэн маа. Тэгээд мань хүн дээр цахилгаан хүчтлийн туршилт хийсэн байхгүй. Тэгээ баахан би яг нарийн тоог нь санахгүй байна. Баахан жүжигчд оруулаад. Тэгээ баахан нөгөө туршигдагчдыг оруулаад. Тэгээ ер нь бол туршилт болгон дээр 3 хүн байна. 2 нь жүжигчин, 1 нь ердөө. 1 нь туршигдагч. Тэнгүүд нэг студийн юм шиг өрөөрөө орно. За тэгээд нөгөө юм тоглоом тоглуулж байгаа юм шиг л нэг тийм. За ингээд нүүдхэн радиогоор холбогдоод асуулт асууна. За асуултын хариултыг өөрт нь өгч энэ туршигдагчдад яг гурлаа ингээд нөгөө сонгож одоо туршигдагч болох уу, зааварлагч болох уу, хоригдол болох уу гэдгээ биш хянагч болох уу гэдгээ ингээд сонгодог. Сонгож байгаа юм шиг харагдуулж байгаа боловч яг үүндээ нөгөө туршигдагчдад үргэлж нөгөө тэр хянагчийн дүр ирэхээр тохируулсан байхгүй. Тэгэл юу яадаг өрөөнөөс ингээд радиогоор холбогдоод за одоо би нөгөө туршигдагч байлаа гэхэд нарын шиг цаана ингээд ер нь бол одоо худлаа ингээд ай тавьчихна гэсэн үг. Эсвэл нөгөө нэг цаана худлагаас жүжиглээд байдаг. Тэгээд нарын шигс би асуулт асууна. Тэгээ нарын шиг буруу хариулах бол би хүчтлэр цохилох хэрэгтэй. Гэхдээ маш бага хүчтлэр. Тэгтээ хоёр дахь удаа буруу хариулах юм бол хүчтэл нь өгсөн. Тэгж явсараа сүултээ аюултай төвшин төрнө. Яг хүний алах хэмжээнд. Тэгэнгүүт ингээл би энэ болохоор тэгтээ яг нэг элементийн судлах юм бол бага багаар дасгадаг гэдэг шууд одоо хүнээр шууд аллах үйлдвэрлэх юм хийхгүй бага багаар тэр нөх хүнийг яргалах одоо дэглүүлэх ч юм уу те явсараа сүултээ алуулах юм илгэж штэ. Тэгэхээр тийм байдлыг харуулсан байна. За тэгээд
Нарын шиг буруу хариуллаа л шүү дээ. Ер нь бол нөгөө хүн цаадлан ер нь бол жүжиглэлийн тавилттай учраас буруу хариулаад байдаг байхгүй. Тэнгүүд нөгөөх нь ингээл эргэлзээл ингээл дараалан заяа. Тэгээд яг нөгөөх нь жоохон эргэлцгээд ингүүд ард нь сууж байгаа нөгөө нэг зааварлагч биш дээ. Хянагчд үргэлж тайлбар өгнө. Яг ийм өгүүдийг хэлнэ. Чи энийг үргэлжлүүлэх ёстой. Цааш нь үргэлжлүүлэхийн тулд чи энийг хийх хэрэгтэй. Чам чи хийж энэ цаашаа үргэлжлэнэ гэдэг ийм түлхүүр өгүүдийг хэлээд байдаг. Тэнгүүд нөгөө хүн эргэлцгээ болол буцаагаал тогон зохиолаад байдаг цаа. Тэгэл ер нь бол цаашдаа ингээд зохиолаад яваа. Тэгээд тэгсээр байгаа сүултээ нөгөө хүн дуурхаа болчдөг. Орилж мөрлөөд болоо намаа гаргаач тэгэл орилоо зөө. Тэгээд нөгөөх нь ингээд сүултээ айгаад байгаа ч гэсэн ингээд нөгөө хойноос нь одноохоо зүгээр зохиол нүүд нь яг амар 50 амар их мэдлэлтэй хүн ингээд настай хүн сууж энэ заяа ихвчлэн нэг юм одоо халаад одоо шинжилгээ лабораторийн халааттай тэгээд нэг юм настай хүн ингээд амар 50 амар тийм захирангуй өнгөр өргөжлөл зүгээр тэгээд идэгсэн. Тэгэнгүүт нүүдх нь гайхаж байгаа дахиад ингээд өргөжлүүлээ л. Тэгэхээр нүүдх нь сүлд ингээд дуурхаа болчихж байгаа байхгүй. Байна уу гэл. Тэгээд хариулахгүй бол нөгөө алдсан тооцсон цагийн дуусахад тэнгууд ингээд дахиад цохиулаад байна дөө гэл амар нөгөө бүр том хүчтэй бүр хэд ч үгүй. Одоо би яг тэр тоонуудын нэг үл санахгүй байна. Гэтэ ингээд ер нь бол анхандаа бол баг зүгээр захтнуулах хэмжээнд байж байгаа. Сүүлдээ бүр яг тийм хүн цохиж болохгүй хэмжээнд очдөг баг. Тэгээ нөгөө хүн яг тэрийг мэдсэрэж ингээд дараалал байдаг заяа. Тэгээ дараа нөгөө туршилтанд орсон хүмүүсээс ингээд ярилцлага авч явах. Та ингээд хүн алах юм хийж яагаад ингээд оруулж байгаа юм бэ? Тэнгүүд харин намайг зөвхөл гэсэн болохоор л би зөвхөлж байгаа. Яг нөгөө нэг эрх мэдэлтэй хүний үг яг ингээд өөр хүний цаана одоо хариуцлага одоо тэр хүний юм дээр байгаа учраас би юм хийх нэг амар биш гэсэн өөрөөсөө хариуцлагыг холдуулсан мэдрэмж авчтай юм байна л да. Өөр хүн тэн дээр нь зүгээр тэгчих гээд байгаа. Тэнгүүд хүн яг ер нь бол арыг нь даана гэж бодож байгаа ч гэсэн тэгэл бодлаа шүү дээ. Одоо яг бод амьдралын чинээр одоо мөнгө над бизнес рүү хийж гээл. Тэгэхээр тэр мөнгө алдсан бол тэгээ буцаад дотны хүнээс мөнгө хийж чадахгүй шүү дээ. Тэрэн шиг яг нэг юм хүсээгүй зүйлээ яг тийм эрх мэдэлтэй хүмүүсийн үгээр одоо тийм дуулууртай байдлаар дагчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо тэр нөгөө одоо хядлага тэр 18-тай залуучууд ч юм уу зэрэг татагтаал хүн хядлах гэж татагтаагүй шүү дээ. Тэр лагерт байгаа хүмүүсийг тамалж хядлах гэж татагтаагүй шүү дээ. Магадгүй их орн хамгаалах гэж ч юм уу те. Эцэг орн хамгаалах гэж ч юм уу те. Байжсэн хүмүүс байгаа. Тэнгүүд элементүүд нь болохоор баг багаар тасгах. Тэгээд тэр нөгөө эрх мэдэлтэй хүн одоо тэр чинь цагаан халаад гэдэг чинь яг үнд эрх мэдлийг харуулж байгаа байхгүй. Одоо нэг одоо тэр Германы Холокаустын үед бол одоо цэргийн форум те. Одоо хүчтэй олон том тэмдэгтэй форумтай хүн тэрийг хараад тэрний үгийг шууд сонсоод дагах тийм механизм угаасаа байд юм байна гэдэг. Тэгээ угаасаа нөгөө ялангуяа эрэгтэй хүнд нөгөө гал эсвэл аялд гэдэг тийм зарчим байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс хоорондоо тэмцэлдчихдэг эсвэл бие биенийг аялдан дагцсан байдаг. Одоо яг нийгмийн харилцаан дээр ч гэсэн харагдана. Нэг бол хоорондоо алдчихдаг, нэг бол яг нэгээ дагцсан байдаг. Тийм байдаг байхгүй. Тэгэхээр одоо яг нэг тийм хин нэг дагж байгаа гэдэг. Ер нь дагах тийм хэрэгцээ байдаг. Сүргийн амьтан учраас дагах хэрэгцээтэй байдаг. Тэнгүүд яг хүмүүсийг нөгөө эрх мэдлэр далаалгаж тэгэж дуулууртай бэлгэж болдог байна л да. Уг нь бол үхэн гэдэг нь мэдээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ. Тийм. Мань хүн одоо тэр хойдлын зааварлагч байгаагүй ганцхан хянагч уужгаад тэгээ зөвхөлөд исэн бол тэгж алахгүй шүү дээ тий. За энэ ч яриад инлээ. За чи гараад ирэх хөө гэдэг ч юм уу тиймэрхэн болно шүү дээ. Тэнгүүд хойно нэг яг юм покер фейстэй шулуун царайтай хүн суучаал. За тэг зүгээр үргэлжлүүл. Чи цаашаа явахын тулд надад үргэлжлүүл хэрэгтэй. Дар гэл хар. Энэ гэхдээ нөгөө нэг тэр туршилтанд одоо орж байгаа хүн яг ямар зан араншинтай байгаагаас шалтгаалх одоо нөгөө нэг өөрөө ингээд дандаа шийдвэр гаргадаг хүмүүс байдэн шүү дээ. Хэрвээ тийм хүний ингээд сулгачаад араас нь зааварчилгаа өгөөд байвал тэр хүн тэрийг хийх. Nice. Тийм шүү дээ нөгөө нэг 10 хэв шинжээний дунд чинь dependent гэж байгаа шүү дээ тийм. Эцэг их өмнөөс нь их шийдвэр гаргадаг. Эсвэл өмнөөс нь их шийдвэр гаргадаг ч гэсэн эцэг ихийн үгээр ер нь бол явах нь зөв байдаг гэдгийг итгэл үнэмшилтэй хүмүүс аясаараа амьдралд ер нь бол одоо яг би ингээд зориггүй байна ингээд учраа ойлгохгүй байна гэдэг хүмүүсийг шүү дээ судлаад үзэхээр ихэвчлэн яг ярилцаад асуугаад үзэхээр ихэвчлэн аав ээж нь багт нь ингээд гэдгийг амар их зааж өгдөг. Тэгээд эсвэл яг нөгөө амар тийм хүчээр одоо шахаж хилдэггүй ч гэсэн зүгээр аав ээжийнхаа үгийг дагсан зүв байд юм байна. Олон ах эгчнэрийн үгийг дагах зүв байд юм байна гэж бодсон хүмүүс ихэвчлэн тийм нөгөө өөрийн мэдлэгүү амьдрал дээр одоо хүнээс үг хүлээгээд үждэг болсон. Өөртөө ингээд ядаргаад юм миний амьдралд амар их оролцох юм гээд байгаа ч гэсэн цаана нөгөө хүмүүсийн үгийг хүлээгээд үждэг болсон байдаг байхгүй. Тэгээ альва юмд ингээд нэг юм бол хиймэргүй санагдаад ч юм уу болмоор санагдаад байгаа үедээ одоо хүнээс санал асуучдаг. Тэгээ нөгөө хүн бойлгоо хэлж байгаа амар баяртайгаар болж мэлдэг. За тэгэхээр яг тийм хүн байх юм бол яг хөө тэрийг турш үзээгүй л дээ. Гэхдээ би бол итгэлтэй байна. Тийм хүн байх юм бол бүр л амархан дагна. Харин нөгөө яг багаас нь ингээд нөгөө юмд ингээ гаргаад хайчдаг байдаг шүү дээ. За одоо өөрөө одоо ингээ алалц гэдэг тийм. Яг чинь чиний л шийдвэр гэдэг. Тийм бахаар хүүхдэр нэг шийдвэр гаргах тийм
тэнхээтэй болж үздэг гэх юм. Ер нь бол нөгөө яг шийдвэр өөрөө гаргаж чадахгүй хүмүүсийн чинь цаад механизм нь бус хүмүүсийг гомдоохгүй гэдэг юм аягүй байдаг байхгүй юу? Бус хүмүүс таалагдахгүй мич хүдээ. Бус хүмүүсээ охироочих хүдээ гэдэг бодлоор ингээд бус хүмүүсийн саналыг сонсох гэдэг. Тэрнээс гадна бус хүмүүсийн саналыг сонсож гингууд нь олуулаа идвэл буруугүй гэдэг шиг бас хариуцлага хаваалцаад шүү дээ. Саний одоо яг милиграмын туршилт шиг тийм. Тэнгүүд сайн тэрэн дээр болохоор бас яг тэгчихэж байгаа байхгүй. Одоо ингээд хариуцлага нь яг өөр юм биш. Өөрөөс нь холдчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө тэр аюултай үйлдэлийг хийдэг. Яг эцсийн үедээ шүүх хурал болоод одоо нөгөө дайны дараах шүүх болол тий. Чи яагаад тэдэн хаалсан гэл тэгэхэд тэр хүн тэгж хэлсэн болохоор гэдэг үнслийг бол шүүх хүлээж авах болоогүй болоо тий. Өөрөө алсан л нь бол алсан шүү дээ. За тэгээд энэтэй уялдуулаад бас аашийн туршилтыг эсвэл нөгөө хало эффектийн туршилт аль аль нь л энэ дээр уялдаж болохоор байна л да. За хало эффект ч юм болохоор нөгөө юу шүү дээ. Хало гэдэг үг ч угаасаа нөгөө буддизмын нөгөө буддаа одоо зурцсан бурхнууд байдаг шүү дээ. Толгойн тойроод нэг юм тавг шиг юм байдаг шүү дээ. Одоо хало тий. Тэгээ христийн шашны нөгөө Иесусийн 12 дагагч маагч ингээд толгойн тойроод нэг юм гэрлэлэн бүрхүүлээдэг шүү дээ. Тэрийг хало гэдэг байхгүй. Таас өмнөх дугаар дээр хайлт дурдчихсэн шүү. Магадгүй. Тэгэнгүүт хало эффект гэхээр одоо яг хүнийг нэг хараад одоо царайлаг том биетэй ч юм уу эсвэл өөртөө ихтэй би нэг өөртөө ихтэй холооны даваа талыг ярьж байсан шүү дээ. Одоо нөгөө амар мөнгөтэй хүн шиг явах юм бол үйлчлэгийн газрууд амар хүндэтгэж ярьдаг гэдэг. Тэгэнгүүт тэрний нөлөө байхгүй. Одоо яг одоо хүмүүс шүүгчд ингэж байгаа байхгүй. Энэ болохоор бүр яг бодит байдаг судалгаа. За би яг ишилж мэдэхгүй. Аюу диплом бичих гэл нэг харагдчихжээ. Одоо шүүгч нэр хүмүүс байгаа шүү дээ. Шүүгч хүмүүс гэдэг чи одоо нийгмийн аюу элит төвшний хүмүүс шүү дээ. Аюу өндөр боловсралтай. Тэгээ альва ямиг тэр чин хуулийн одоо хүрээнд зааснаар шийдэгдэж яг болохгүй байгаа юмыг яг мэдрэмжээрээ зохицуулдаг аюу тийм мэдлэгтэй лаг хүмүүсийн одоо хүрээлэл байгаа шүү дээ. Гэтэл яг царайлаг багтсан эмэгтэй хүмүүс арай бага ялавдаг гэж аах яг адилхан хэрэг байсан ч гэсэн. Тэгэхээр яг нөгөө юм нөлөө байдаг. Тэгээ өрөөнд байгаа ингээд одоо хамгийн царайлаг одоо хүнийг том биетэй ч юм уу эрэгтэй хүнийг бол одоо илүү ухаантай гэж автоматар хүмүүс боддог гэж байгаа юм. Илүү өөртөө ихтэй хүнийг энэ хүчтэй хүн гэж боддог гэж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө альва нэг юм сүртэй харагдаж одоо тэр хоолойны нэг тавг шиг юм харагдаад байна шүү дээ. Тийм байж юм бус тийм одоо холбоогүй юм дэрэн ч гэсэн шууд давуу талын өсгөө бодчихдаг. Одоо нөгөө маа нэг найз одоо кино найруулагч залуу л да. Тэр ингэж хэлчихсэн. Хөөхөө охтууд би нэг юм надад ягаад ч юм хөөхөө охтууд тийм баадгүй юм шиг санагдаад байдаг байсан шүү дээ. Гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг бүр классик жишээ заа. Тэгээд тэр залуу тэгт амар ухаантай залуу л да зүгээр энийг амар тийм яг хүүхд насны тийм гиний юм гал хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг хөөхөө охтууд яг ингээл одоо хөөхөө охтууд ухаантай гэсэн тийм одоо холбоо юу байхгүй шүү дээ. Яг магадгүй байдаг ч гэж магадгүй. Тэгтээ нэг юм хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийн үед тийм нэг царай төрхөөс зөрөгтэй холбоотойгоор оюун ухааны тийм судалгаа байвал ер нь шууд өгнө цагтаад явчихдаг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө ялгарлан гадуурхалт үүсэх учраас. Тэгээд ер нь бол яг гэхдээ сайн ген гэдэг бол үнэн шүү дээ. Царайлаг хүн бол одоо сайн гентэй. Илүү сайн ген явж байгаа байхгүй. Яг гэвэл тэг шимтэй царайг хүн илүү царайлаг гэж үздэг. Тэгээ хүүхд хооллох чадвартай хөх одоо цухтах тэжих чадвартай одоо тэр нөгөө хүүхдэд тээж явж чадах хүч чадалтай нөгөө өгцөг гуйг гоо саран гэж хардаг ч уусаа бас хөвслийн үе юм уухгүй. Том хүүхдээ ягаад тачаангуу харагддаг вэ гэвэл энэ бол сайн уруудан үлдэх эмэгчин байна гэж байгалаас татагддаг юм явсараад одоогийн бидний секс гэдэг ойлголт байхгүй. Том биетэй эрэхтэй ягаад секси харагддаг вэ гэвэл одоо илүү хүчтэй хамгаалах чадвартай илүү бэктэй гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ сая юу гэж байгаа энэ хөвслийг юу гэж зөв нэг эмэгтэй хүн царайлаг эмэгтэй хүн ухаантай. Тэгмүүд одоо яг царайлагыг ухаантай гэдэг тийм нотлоо байхгүй хахад царайлаг хүн байхаар энэ бол ер нь ухаантай гэдэг. Одоо яг баадаггүй ч гэдэг юм. Тэгээ яг нэг юм энэ хүн бол алдаа мадаггүй гэдэг байдлаар харчдаг байхгүй. Тэгээд нэг юм байгаа шүү дээ. Өрөөнд дотор байгаа хамгийн одоо тийм одоо яг одоо клуб ч юм уу байлаа гэд хамгийн зүгээр хөөхөн рүү нэ гэж байгаа. Хөөхөн эмэгтэй рүү. Зүгээр л битээ. Ягаад гэвэл дундаж төвшний охтууд руу ер нь одоо царайгаар нь одоо яг ангилах юм бол царайлаг гэдэг чинь субъектив ойлголт л та. Гэхдээ нийтээр нэг хүлэн зөвшөөрсөн нэг тийм царайлагууд байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь хамгийн царайлаг руу жижиг гэж байгаа байхгүй. Дундх руу жижирэхээр ягаад гэвэл хамгийн их өрсөлдөөнтэй байдаг гэж байгаа. Ягаад тэгэхээр ихэнх эрэгтэйчүүд жоохон хамгийн царайлагаас сүрдчихдэг гэж байгаа байхгүй. Тэгээд яг үүндээ царайлаг дээр очдог хүн маш цөөхөн. Дундчууд дээр нь маш их ирдэг гэж байгаа байхгүй. Одоо жоохон царайлаг дуруу. Тэг хамгийн хөөрхөн дөрөв явах юм бол ер нь шууд зөрөгтэй гэж үнэлэгддэг гэж байгаа байхгүй. Нөгөө эмэгтэй дээ. Нөгөө ягаад гэвэл ихэнх нь тэр хүмүүс айцсан байгаад байгаа шүү дээ сүрдсэн. Тэгэхээр яг ийм байдлууд байдаг. Тэгэхээр яг ийм одоо хало эффект гэхээр одоо тийм хамгийн царайлагын шууд одоо амар ухаантай амар хүчтэй ч гэдэг юм уу тийм автомат ойлголт төрдөг шууд алдаа мадаггүй юм шиг. Тэгэхээр энэ болохоор бас л хувьслын механизмтай холбоотой байх. Гэхдээ
Алдаагүй ч үж магадгүй алдаатай ч үж магадгүй. Энийг бол яг нарийн туршилтаар л мэддэг. Тэгээ нэг гоо сайхны сурчлагын дандаа нөгөө алдартай одоо олонний танил эмэгтэйчүүд ингээд тоглолцохлоор за энэ хүн л энийг худалдаа авч байгаа юм чаа. Энэ ингээд яалтчгүй одоо надад үр дүнг өгнө. Яалтчгүй зөв гэсэн бас итгэл үнэмшил төрдөг гэд хэлжсэн. Тийм. Ер нь нөгөө тийм тэр болохоор маркетингийн арга шүү дээ. Олонний танил хүн байхаар шууд итгэл төрчдөг гэд танихгүй нэг хүн гарч ир сурчлагууд яг тэр хүндээ итгэх гэж нэг шат байгаа л шүү дээ. Тэрийг давцсан шууд хүмүүсийн итгэцэн таньдаг болсон хүмүүсээр сурталчлуулахаар шууд тэр бараанд нь итгэдэг гэдэг тийм юм байна. Шууд левелх явчихж байгаа юм тий. За тэгэхээр саяхыг яаж нөгөө өмнөх миллиграммын туршилттай холбох гэдэг нь гэхээр тэр нөгөө хойдлын нөгөө зааварлагч хүн чинь өөрөө хало эффект сууж байгаа байхгүй. Лаг одоо форумтай хүнтэй. Лаг халааттай хүн сууж байгаа болохоор энэ хүн амир юм байна, энэ хүн мэдж байгаа. Энэ хүн л мэдж байгаа гэдэг байдлаар тааж байгаа байхгүй. Магадгүй нэг одоо архичин гэж хэлдэгтэй одоо айгүй норхон хувцастай арх өнөртүүлсэн ч махалтар хувцастай хүн суучаад наадгаа одоо тоогоор зөвхөл гэдэг юм даахгүй байна. Энэ нөгөө bystander effect дээр харагддаг шүү дээ. Одоо нөгөө годмар ингээд гэрлэн тохоогоор ногоон гэрлээ гах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд яг хүмүүсийг даган дуурайх нь гэдэг туршилт хийдэг байхгүй. Шууд нэг бас хийдэг. Тий, тэгэнгүүт яг ингээд юм амар лагонж мончтой амар юм чухал ажил хэрэгч хүн ингээд шууд ингээд уцмацаар яриад амар завгүй явчихсан амар шууд ингээд улаан гэрлэр ингээд гарч иж тэнгүүд ингээд хүмүүс дагаж гараад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд юм шуудаа муудаа үрцэн амар юм ноорхой хүн ингээд гахаар хүмүүсийн ч таахгүй. Яг нэг хүмүүсийн нөгөө яг юм илүү хүчтэй хүн байнгут яг холо эффект даган дуурайх хоёр яг харагдаж байгаад тэнгүүд яг илүү хүчтэй хүн байнгут шууд ингээд араас нь дагаа авчдаг. Илүү тийм сүртэй яг дахиад нөгөө гой бижагтай болохоор тэр магадгүй ягаад гарах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа байх гэж дагчаад байна шүү дээ. Тэнгүүд яг нөгөө хүн ягаад юм тэнэг юм бэ гэж боддог гэдэг байгаа нэр нь бол иймэрхүү зүйлүүдээр харагддаг л та. Одоо чинь зүгээр л одоо айгу гой хувцалсан ба шүү дээ. Би ч гэсэн одоо айгу гой хувцлал ингээл зөндөр гарангууд хүмүүс ч даах гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг үндэ тэр гоё бижагтай байлаа гэд одоо тэр улаан гэрэл бол улаан гэрэл шүү дээ. Тэнгүүд ягаад ч магадгүй энэ хүн одоо яг тэр одоо гэрлийн машин хизээ баг явахыг илүү сайн мэддэм болов гэдэг бүднэс ч юм нэг дагахч гээд байгаа. Тэгээ яг үндэ тэрүүд амар том машин ирээд мөрөгчвөл тэр бижагтай нэрийг хариуцахгүй шүү дээ. Яг юм даган дуурайхан бол яалтч байдаг. Гэхдээ нөгөө энийг мэддэг болсноос хойш би ингээд өмнө нь ингээд хүн амьтан ингээд зам улаан гэрлэр зам гарчаар шууд гарчдагээс заахгүй гэсэн чинь одоо яаж хийж байгаа л гүргэл үлддэг болсон. За энэ бол би ингээд угаасаа гарчих гаддаг аахгүй. Тэгээ даган дуурах үзэл тэгээ дотроо бодож байгаа юм зүгээр л ганцаараа үлдчихээ дөө гэл. Тэгжиж чи сүргээс гарч байгаа байхгүй. Сүргийн хон байха болж байгаа. Тий одоо бол тэгэж бусдыг дуурайд зам гарахад байлсан энэ. Надад яг тренд гэдэг зүйл яг тийм сүргийн сэтгхүүг амар харуулт юм санагдаад байдаг шүү дээ. Одоо яг юм үзэл бодолтой өөрийнхөө ингээд юм суудсан хүн ингээд тийм тренд дагдаг хүн юусе байдаг байхгүй. Яг ингээд яг хэрэгцээнийхаа дагуу юм авдаг ч юм уу. Эсвэл яг хэрэгцээнийхаа одоо дагуу урлагийнхаа бүтээлийг хийдэг ч юм уу. Яг нэг юм учир шалтгаантай байдаг байхгүй. Тэнгүүд яг нэг хит ингээд бүх юмний тренд дага хүүшээ тэр тэгсэн гэж штэ ингэсэн гэж штэ гэдэг хүмүүс яг өөрийн үтгэл үнэмшил нэг байхгүй. Тэгээ яг бусдын тэгж байгаа юм чинь дахин зүг бах гэдэг итгэл үнэмшилээр яг нөгөө сүргийн амтан болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо улс төрийг одоо удирдах идэг нийгмийг одоо үйл үзэгдэж гараар удирдах идэг хүмүүс ер нь бол байдаг. Энийг бол одоо яг одоо олон хүмүүстэй ярилцж үзээ сүултээ яриасаа л энэ дөр би бол бат итгэлтэй байдаг. Угаасаа л зохицуулж идэг. Одоо манай энэ подкастын яг ихний дугаар дээр ч гэсэн ер нь дэлгэрж багш ярьсан да. Ер нь л угаасаа юм зохицуулт хин нэг хийгээд байна. Магадгүй хин нэгэн эсвэл байгууллага ч гэж магадгүй. Одоо энэ мэдээллээр медиагаар ер нь сэтгүүг нь удирдах байгаа. Ийм хүмүүсийн хувьд бол аль болох олон сүргийн амтан бэлтгэсэн байх тусмал аль болох одоо хамгийн сүүлийн хувцсны загварыг хамгийн одоо энэ улирлын хувцсны өнгийг дагдаг хүн байх тусмаа тэр хүмүүс захирах амархан гэсэн үг байхгүй. Тийм нөгөө одоо сошиал медиагаар овоо нэг зөв мэдээлэл ингээл ороод хандлт аваад яаж яхад нөгөө шууд сүрэг мэдээллээр нөгөө хүмүүсээ буцаад татаал явчихдаг. Тийм яг нөгөө хин нэгэн том хүний болохоо илрэнгүүд ягаад ч юм араас нэг тийм шуугантай скандал гараад байгаа шүү дээ. Нэг тийм хэрэгтэй биш. Хэрүүл уруулын те нэг тийм жижиг сажиг юм гаргаж ирээ нөгөөдгөнд дарчдаг тий. Тийм тэрийг бол яг хэн гаргаад байгааг нь бол мэдэхгүй. Ер нь бол тэгтээ тийм бүлгэм байгуулах ч юм уу тийм бол угаасаа байгаа. Тийм угаасаа байж тараа нөгөө сонгуулийн ажил хийхэд л тэр чинь аягүй ихтэйсэн шүү дээ. Нөгөө одоо тэр хүний одоо тэрний дэмжигчдийн пэйж гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө сонгуул нэр дэвшиж байгаа. Би нөгөө сонгуульд ажиллаж байсан байхгүй. Тэгэл тэрийг чи бид нэр өөрсдөө комент бичээлээ дэмждэг шүү барьдаг шүү гэд. Тэгдэг байхгүй юу. Тэгээ өөрсдөө тэр пэйжийг нь хөгжүүлээд ингээд явдаг заяа. Одоо ингээл тэр хүн зөвхөн ингээл зургаал бид нар л явуулна. Тэгчээ бид нар одоо тэн дээр ингээл тайлбар энэ төр бичээл тэгснээ өөртөө бахан хотлаа нөгөө Facebook аккаунт нээж агаал таныг дэмждэг шүү энэ тэрэг гээл янз. Тэгээ нөгөө нэг
Тэгээд ирэхээр чи нөгөө нэг хүмүүс ингээд илүү одоо олон комент бичээд олон хүмүүс магтсан бахлаар ч хүмүүс илүү сонирхоо тэгээд тэн дээр магтаж загтаад ингээд дагаад ингээд бичсэн юм билээ угаасаа. Тэгээд одоо юу гэдэг нэг хүн ингээд жоохон муул зулсан комент бичсэн бол ингээд доор нь одоо тэрийг нь арай нөгөө эерэг байдлаар залруулж малруулаа бичгээр бас хүмүүс өмөөрөөд ирдэм билээ гэдэг бас тэрнээс харсан. Яг үнэ тэгдэг байхгүй. Нөгөө өмнө нөгөө хийдэг гэсэн бити сонсыг ингээд биш тэ харахаар комментнийх нь яг нөгөө динамик нь яг харагддаг байхгүй. Эхний хэд хүмүүс айгүй эерэг коммент биччихээр дагаад тийм эерэг коммент ихтэй. Эхний хэд хүмүүс эерэг коммент биччихээр ягаад ч юм тийм сөрөг коммент үгүй их ороод ирдэг. Тэгээд бас нэг ингээд видеонууд дээр манай ингээд хамтрагчийг хүмүүс ингээд муулаад байдаг гэсэн. Тэгээд тэр муулаад байгаа юунууд нэг хэсэг устгаж үзсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд шууд хүмүүсийн хандлага шал ингээд өөр болоод эхэлсэн. Тэгээд тэр үнийг дэмждэг хүн илүү ихтэй болж эхлээд одоо яг тэр муулах юм жоохон багасаад. Тэгээд яг тэр нөгөө одоо контент хийж байхдаа ч гэсэн одоо яг бид гур ярьж штэ тий. Тэнгүүд яг бид гурав одоо энийг юм маш сайн юм шиг магтах юм бол тэрийг даах хүмүүс комментэн дээр ч гэсэн айгүй олон болно гэсэн. Тэгэхээр яг энэ нөгөө сүргийн систем гэдэг бол яг хувь хүнийхээ эрх ашиг бодох юм бол та сүргийн дотор байхыг хүсэв. Яг гэвэл та бусдын жолоодлогоор амьдраад байгаа байхгүй. Харин яг даах хэрэгцээ хүмүүс тэгээд байдаг байх л та. Харин нөгөө нэг яг одоо энэ улс орныг захирах гээд байгаа яг номхон номоо байлгах гээд байгаа хүмүүсийн өнцгөөс бодох юм бол та сүргийн амтан байх чинь надад сайн байна. Гэсэн юм байна байхгүй. Тэгэхээр та яг өөрийн үзэл бодолтой болоод одоо учир шалтгаанаа мэддэг болж иж тэр сүргийн системээс одоо гарна гэсэн үг. Сүрэгтэйг байх нь аюулгүй, сүргээс гарах нь аюултай гэдэг сэтгэх хүн дотор угаасаа байдаг болохоор сүргийн системээс сүргээс өөр байхаас хүн угаасаа л айдаг. Энэ юм хэлэх гэж байна. Үгүй. Conformity буюу одоо нөгөө энэ сүргийн даган дөөрэлт шүү дээ тийм. Цаана нугасаа хитгэн механизм байгаа байхгүй. Өөр байх үедээ гэдэг айдас. Адилхан байхгүй байх үедээ гэдэг айдас байхгүй. Бусдаас тасарч тий. Тийм яг үнэ. Бусдаас ингээд нөгөө одоо нөгөө орчин солигдох ч амар стресстэй гэдэг гадаад амьдрна гэдэг чинь хүүхд өгөх бол нэгт. Одоо хайртай дотны хүн өгөх нь гэдэг бол хамгийн том стресс. Хоёрт нь орчин солигдох стресс. Яг гэх юм бол дахиад нөгөө хувьслын баяр ярих юм бол зэрлэг байгальд ганцаараа үлдэн танихгүй орчинд байна гэдэг бол ер нь л үхэл гэсэн үг. Өөр сүргийнхэн дайр нь өөр одоо мэдхгүй амьтан ургамал, хортой ургамал идэн мэдхгүй амьтанд алуулна. Тэгэнгүүт яг орчин солигдоход гэж амар стрессдэг. Тэрэн шиг яг өөр байхаас тийм амар одоо генээс айж байгаа байхгүй. Өөр байхаас айхайз. Тэгэхээр яг энэ дөр л үнэхээр үзэл бодол нь төлөвшсөн хүмүүс л ер нь бол давах боломжтой. Одоо нөгөө нэг за энүүгээрээ тэгээд шууд цаашдаа дараагийн туршилт руугаа орчих гэж бодож байна. Соломон Ашийн нөгөө 3-6-ны туршилт гэж байдаг. За тэрийг ярихаас өмнө бас нөгөө даган дүрэлтийг үзүүлж байгаа одоо нөгөө тэр лефтний туршилтыг бас туршилтыг бас ярьчих 3-6-наас өмнө. За. Лефтний би нэг бол өмнө ярьжсэн баг. Ярьжсэн. Оронготой хүмүүс шууд нөгөө лефтний хан руу хараа зогсчихдаг. Тэнгүүд хүн араас нь орж ирээд яг нөгөө бахан жүжигчд хан руу зогсож байгаа шүү дээ. Тэнгүүд хүн орж ирээд гайхаж байгаа байхгүй. Эдгээр яагаад хоош хараа зогсож байна. Тэгэд ингээд яг бичлэгийг үзэх юм бол ингээд жоо хурцгаад гүйлгээд үзэх юм бол хүн маш бага хөдөлсөөр байгаа. Буухтаа баг эргээд хан руу харцсан зогсож байгаа байхгүй. Ямар ч байсан нэг даах хэвээр байна гэдэг ингээд нэг юм дахгүй болохгүй нэгэд ингээд юм дагдаг за. Тэнгүүд яг нэг юм амар үзэл бодлын төлөвшсөн гэдэг хүн бас яг тэр нөгөө хаалаа эффекттэй адилхан яг ингээд юм хувцалтын дээрээс нь харагдаж байгаа байхгүй. Одоо яг нөгөө юм настай хүмүүс ч юм илүү одоо тийм нэг юм одоо юм ажил хэрэгч хувцалцсан ч юм уу тийм хүмүүс ингээд та нар тэгээ одоо яг хан руу харчаад яаж хаалганаа тоог мэдгэж байгаа. Тэгээ тэр хүн болохоор сүргийг даахгүй байхгүй. Тэр хүн болохоор сүргээс гарцсан байхгүй. Бодож үзээд за одоо хаалганы товчин энд байна. Аврахаар хаалганы энд байна. Хан руу харах ямар ч шаардлага байхгүй. Тэнгүүд яг тэр хүн магадгүй тэр хүмүүсийг жүжиглээд байгаа ч ойлгож чадамжтай байгаа байхгүй. Тэнгүүд хэлээд тэр хүн бол сүргийн амт юм биш те. Хэлээд ингээд эсрэг зогсож чадчих байгаа байхгүй. Гэхдээ нөгөө күнзий үгээд штэ те. Альва нөгөө аюулгүй оронд бол үзэл бодлоо хэлэхээс битээ гэд. Бүр дээр нь үг штэ те. Тэнгүүд одоо социализмын үед байсан бол тэр бол жоохон аюултай зам. Одоо нөгөө барууны үзлийг одоо барьснаасаа ч юм уу те. Эсвэл одоо нөгөө Японыг дэмждэг байснаасаа ч юм уу. Японы талаар жоохон сайнаар ярьснаасаа болоод ч юм алуусан хүмүүс аюух байгаа шүү дээ. Гэтэл яг үндэ хойд урд хоёр хөршөөс гадна урд хөршөтэй болно гэдэг бол амар том давуу тал байсан байхгүй. Цоо шин маш их юм нээх гэсэн байхгүй. Гэтэл ингээд Японы 3 дахь хөршөөрөө сонгочих гэсэн жоохон бодол тейсэн хүмүүсийг л ер нь хэлмэгтэл дээр амралтанд явж ирээл нүдгүй болж нүдний нухацсан цогц ирдэг ч юм уу тиймэрхүү нэг аюух болдог. Тэгэнгүүт тийм үед бол сүргийн бэйснэн дээр тэгвэл алуулах гэдэг байхгүй. Тэгмээд яг ийм үед цаг үед ч юм уу. Яг магадгүй шууд аллагаар биш юм а гэхэд одоо ч гэсэн бас сүргийн аим биш. Сүргээс гарсан хүмүүсийг дардаг механизм байж магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол яг заавалчгүй илчлээд тодроод одоо тэ би ингээд сүргээс гадна гэдэг ахгүйгээр бас ер нь бол та өөрийнхөө эрх шиг бодох юм бол яг
юу сүрэг юу би бусдыг дагаж намраад байна. Одоо тренд гэдэг бол bullshit гэхгүй юу? Үлрэлийн тренд гэж тийм байгалаас тийм байхгүй. Тэр бол яг манад хаа очиж гайгүй л дээ. Гэхдээ яг зарим одоо фэшны орнууд байна шүү дээ. Бүр үлрэл болгон өөр ингээ хувцсамждаг байхгүй юу? Тийм маркетинг юм да. Тийм тэр бол яг одоо хувцсны индастригийн маркетинг тэглэж бас улс төр захирч байгаа хүмүүсийн хувьд сэтгэл ханамж байгаа байхгүй юу? Манайхан бол миний аясаар явна гэдэг мэдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр ингэж анхаарах нь байна. Ер нь бол гайхмаар зүйлүүд бол үнэхээр ингээд амар хүчтэй мундаг үнэлмээр ухаантай гэж бодож ирсэн хүмүүс ч гэсэн ерөөсөө ингэж яг бусдын аясаар ингэж дагаж бусдын үгээр амьдэрдэг хүмүүс аягүй их байдаг. Тэгэхээр энэ дэр бас анхаарч чад зүгээр болов гэж бодож байна. Тэр нэг багш ярьжсэн юм аа. Одоо ингээд гинт нэг хосол аваар гараад ч юм уу ингээд олон хүмүүс бужигналаа штэ. Яг ингээд тэр үед нь ингээд одоо хүмүүс ингээд гарцаахгүй ч юм уу гарцаа мэдхгүй яг ингээд баахан хүмүүс ингээд багшралдаа овооролдоо шамбаарлцсан үед яг одоо тийм үед хүмүүс яг ямар хүнийг дагдаг вэ гэсэн чинь бүдүүн боргил хоолойтой хүн одоо хэрвээ тэр үед ингээд хүмүүс дунд одоо за энэ гарц байна гэд хэлэх юм бол тэр хүнийг дагдаг гэж байгаа байхгүй. Хэрвээ нэг жоохон жижигэн биетэй ч юм уу айгу нарийнхан хоолойтой хүн ирүүл тэрийг нь хэлвэл тийм үшээ ийшээ гэд энд гарц байна гэх юм бол хин ч итгэхгүй гэж байгаа байхгүй. Зүгээр л бөөнөрөө шаваалтаа багшралтаа жинхэнэ бөө юм болно гэж байгаа байхгүй. Вау. Сайн нэг лифтэн дотор аршаа ардтай адилхан нөгөө одоо ингэ зөв бид нэр энгийн амьдралцсан тохиолдсон ш нөгөө годомжинд явж хаад ямар нэг хүн хин нэг хажууд явж байгаа цочоод ингэ дээш харахад бусад хажууд байгаа хүмүүс яг дагаад шууд дээш хараад ха дээр юу байгаа юм болж идэм үү. Тийм тэр чинь миллиграм билүү хааш билүү бас туршсан байдаг ш яг нөгөө бүгд ингэ тэнгэр рүү хараад ингэ заагаад идэг. Яг тэрийг судалж байгаа үед ямар нэгэн тохиолдлоор айгүй тийм нэг 3 од ямар од тарддаг ч гэлээ. Нар сар од 3 нэг өдрийн цагаар харагдан ч гэлөө нэг тийм болоод исэн модох үед нөгөө ойдон баг. Тэгээд ингээд тэнгэрлээ харсан хүмүүс айгүй байсан баг. Тэг яг тэрийг судалж байхад бас яг тэгсэн ингээд годомжинд явж байхад хүмүүс ингээд тэнгэрлээ хараад ингээд гайхаад байгаа юм бол хүмүүс бас дагаад байдаг гэж. Шууд дагаад хараад байна. Тийм. Гэхдээ тэрийг бол би бол яг тэрийг судалж үзэхдээ нэг амир яагаагүй, дэмжээгүй. Яг тэр хүн чинь угаасаа л сониуч зантай шүү дээ. Тэгэхээр яг тэр чинь юу болоод байна? Яагаад ингэ сониуч гарч байгаа болохоор яг учир шалтгаангүй юм дагаж хийгээгүй юм байна да гэж бодсон. Тэг яг тэр хоёр эрдэмтний хин нөлөө бас яг тэр туршилтыг хийцэн байсан баг. Тэгээ би энэ туршилт чинь гэхдээ бас яг нөгөө хоёр туршилтаа бодвол яг тийм сүргийн сэтгхүүхээс илүү сониуч занг харуулдаг байгаа юм шиг гэж бас бодогдсон л та. Тийм. Тэгээ тэр нөгөө 3 зураасны туршилт гэдэг тэрийг сонсчихсан юм. Одоо ингэдэг байхгүй. Өрөөнд ингээ ороод ирэх жүжигчд сууж ин за. Гэтэ яг ингээл зарим нэг хойноос нь орж ирнэ бас жүжигчд нь. Тэгээ бас л дахиад нэг л хүн яг үндэ жинхэнэ туршигдчих байгаа. Тэнгүүд ингээл баахан хүмүүс сууж ин дэ нэг хүн шалгалт аваад байдаг байхгүй. За энэ 3 зураасны хамгийн урт нь аль нь байна гэл. Тэгвэл яг юм харваас ингээд юм урт дунд богино 3 байдаг байхгүй. Тэнгүүд ингээл хүмүүс эхлээд зөв хариуллаа л заяа. Тэгэл тэр B A B C гэж хариулаад байдаг байхгүй. Тэгэл мань хүнийг орж ирсний дараа бас ганц 2 хүн орж ирэн заанаас нь. Гэтэ бүгд жүжигч өөрөөс нь босдон л жүжигч. Тэнгүүд мань хүн дараагийн асуултууд дээр ингээд жүжигчд эхнээс өөрөө ер нь бол ихвчлэн 3 тийм үү 4-т суулгадаг байхгүй эхнээс нь. Тэгжиж өмнө нь бас хэдэн хүмүүс алдах боломж өгöd шүү дээ. Тэнгүүд ихний хүмүүс ингээд бүр улаан цай ингээд алдаатай юм дээр ингээд хамгийн урт нь аль вэ гэдэг хамгийн богинохны юм дундын юм хэлээд байдаг байхгүй. Тэнгүүд яг нөгөө яг туршигдагч руу камер харсан байж ингээд гайхаад ингээд нөгөө өдрөг хараад ингээд гайхаад байгаа байхгүй ингээд are you serious man яг нэрнгээс яриад байгаа юм уу гэд. Тэгээ ингээд хэсэг харан зөө. Тэгээ дараагийн хүмүүс бас ингээд яг нөгөө дахиад яг адилхан алдаа гарган зөө. Тэнгүүд ингээд мань хүн одоо өөртөө эргэлзэж эхэлж байгаа байхгүй. Би зүг хараад байна уу? Тийм. Тэнгүүд яг ингээд нөгөө хүмүүс ингээд ясна ингээд дугаа болж байжснаа яг өөр дээр нь ирэхэд шууд нөгөө хүмүүсийг дагаа хэлчихэж байгаа байхгүй. Тэр хүн гэхдээ яг хамгийн зөв хамгийн урт нь аль вэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэл яг бус хүмүүс үгүй гэснээс болоод зөв юм хүртэл буруу болгож байгаа байхгүй. Тийм өөртөө эргэлзээд эхэлж. Бас нөгөө хүүхдүүд бас тэгдэж шнэ шалгалтын дээр бас гардаг шүү дээ тий. Өөр ингэ зөв хийсэн чинь хүүхдүүд нь буруу ярих гэсэн чинь өөртөө итгэхгүй шууд нөгөө хүүхдүүдээс. Та нар бус хүүхдүүдийн харилцааг яаж мэдсэн? Ингээ арчтыг. Тийм тэгэл одоо нөгөө амар тийм зүн совинтой ингээд мэдэрсэн ч гэсэн одоо яг бидний одоо яг энэ яг одоо цаг бол арай тийм нээлттэй юмд аюулаг мэдлэгтэй хүмүүсийн цаг үе л тийм. Өмнөх үед ч юм болохоор амар материалист шинжлэх ухаантай байсан шүү дээ. Бүх юм эмпирик аргаар нотлогддог бол байхгүй тийм. Одоо атистууд гэдэг шигтэй нэг юм бүх юмыг мэдцэн юм хүмүүс шигтэй тийм байхгүй юм гэж байхгүй гэх нэг тийм. Одоо таны үнэхээр 5 мэдрэх бол үнэхээр хязгаарлагдмал зөв шүү дээ. Тэгээ таны сэтгхүүч гэсэн юм бол маш хязгаарлагдмал. Одоо компьютерийн шатартаа тоглоод үзтээ. Үнэхээр яг та дийлж чинь одоо яг сүүлийн компьютеруудтай тийм. Тэгвэл маш тооцоолох чадварын хувьд ч гэсэн одоо мэдрэх хувьд ч гэсэн маш хязгаарлагдмал мөртлөө орчлын ертөнцийг бүтээгч гэж байхгүй. За эсвэл магадгүй хүний сүнс гэж байхгүй гэдгийг маш ихтэй хэлдэг ч юм уу тийм одоо амир баригдмал ягшмал үеийн хүмүүстэй байсан байхгүй. Тэгээ тэрний нөлөөгөөр ч юм одоо яг юм зүн совин гэж тийм юм байхгүй гэдэг ч юм. Тийм байдлаас бол хүн яг зүн совинтай яг
онох байсан юм хүртэл ингэж зурж алдсан тохиолдлууд аягүй их байгаа шүү дээ. Яг социализмын үеэр яг нэмж хэлэхэд тэр үед ч юм бол яг зориудаар яг тийм хүмүүсийг бол устгадаг байсан үе шүү дээ. Одоо нөгөө шашны одоо мунхруулж байгаа энэ хорноос нь салах гэж байгаа нэрээр одоо янз бүрийн илүү тийм өөр төвшний мэдлэг мэдээлэлтэй хүмүүсийг хядчихсан тийм үе ихгүй. Тэгэхээр тэр үеийн нөлөөгөөр ч юм одоо ингээд яг юм одоо хүн өөрийнхөө зөв мэдчихсэн юмыг бас эсрүүцэх одоо бус хүмүүсийг дагаж одоо тэр богино зураас дээр алдчихсан шигтэй дагаж алдах магадлал айгүй их байгаа. Тэр нөгөө Платоны агуун тухай сургаал илүү. Агуун зөвлөлтэй. Тий яг тэрэн дээр нөгөө нэг гардаг штэ. Яг ингээд тэр гадаа гараад ингээ гэрэл байна гэж хэлээд ах чинь тэр нөгөө хүмүүс нь агуу дотор харанхуй дотор байсараад юу гэж дээ тийм гэрэл гэж байхгүй гэдэг шиг. Нөгөө наадах чинь нэрээ бас яриул айгүй гоё юм штэ. Тий яг туршилт биш ч гэсэн зүгээр сэтгэхүйн туршилт гэх юм аа. Зөвлөлтэй. Тий ерэн зөвлөл тийм. Тий. Cave allegory гэдэг тий нөгөө чи жоон дэлгэрэнгүй ярьж хөө сонсогчтой. Тэгээ би бас мартчихээ бүр нэгдүгээр курстаа уншиж байсан болохоор ямар ч тач ингэдэх агуу дотор хүмүүс амьдарж байгаа. Тэгээд нөгөө нэг агуун ханнаас ингээд гэрэл баг зэрэг ингээд тусааддаг байхгүй юу. Тэгээд хүмүүс одоо энэ гэрлийг юу юм болдоо гээл тэгтэл тэгэж бодсон мөртлөө агуу дотор л амьдраад идэг. Энэ агуу дотор амьдрал одоо аюулгүй ч юм уу яг эндээ ингээд өсөж торноод ирсэн болохоор аюулгүй гэж боцоор л байдаг. Тэгсэн чинь ингээд ингэдэг штэ нөгөө тэр чинь болохоор яг нэг туршилт биш нөгөө Платоны нөгөө төсөөллийн нэг тийм загвар байгаа штэ. Тэнгүүд бүгдийг гинжилсэн байдаг байхгүй. Бүр гинжтэй. Тэгээ эргэж харж марж болохооргүй тэгээ насаараа тэгээ суудаг байхгүй. Тэгээ хойно бас хүмүүс ингээд гал түлээд яг хойно гэрэл байхгүй штэ тий. Босгадаг. Тэнгүүд ингээд гал түлэнгүүдээ сүүдрээр ингээд нөгөө юм амьтдын дүүрс мөрс харуулад байдаг байхгүй. Тэнгүүд яг харуулдаг лөө. Тэгээ одоо яг тэд нар чинь агуун хан руу харж байгаа штэ тий. Тэнгүүд нурууныхан тэр харалтаа хойно гал түлээд тэгээд ингээд сүүдэр мүдэр харуулангууд уулын тэр сууж байгаа хүмүүс чинь тэр хойно гал түлээд байгаа хүмүүсийг бүгдийг сонсож байгаа штэ тий. Гэхдээ тэр эргэж харж чаддгүйгээс болоод зөвхөн хан дээр дурсан тэр дүрсийг л хараад байгаа байхгүй. Тэгээд насаараа яг тийм сэтгхүүдэд өссөн байсан байхгүй. Тэгээд гэтэл нэг нь сулраад. Тэгээд гарсан байгаа. Тэгээ гарангууд яг нэг маш тод нарны байгалийн гэрэл тусаад нүдээс хорхоо шахаад амар юм болоод арай гэж нүдээ ингэж идгээгээд одоо дасгаад тэгээд тэр цэцгээс шуудын үнэр тэр ингээд амар олон өнгө агууд ч юм болохоор заа яг сүүдрээр харагдаад байгаа шүү дээ. Тийм юмудыг харчаад тэгээ буцаад нөгөө хүмүүстэй хэлэнгүүд энэ солирчиж. Тэгээ тийм байх болоо. Яг л сэтгэхүйн хүлээж авч чадахгүй байхгүй. Сонирхолтой юм тий. Тэгээ ер нь яг нөгөө Платон яг тухайн цаг үеийг хараал тий. Одоо нөгөө юу? Сэтгэгчсэн. Тухайн нөгөө цаг үеийг хараад одоо ч гэсэн тийм юм аягүй шүү дээ. Яг өөрийнхөө нөгөө нэг юм хайрцаг дотор амьдардаг. Тэгээ хайрцагаас гарсан хүмүүсийг амар дарах гэж хичээдэг гэх юм уу. Одоо яг өөрийнхөө айц ер нь л айцсанд маш их баригддаг юм шиг санагдсан. Тэгээ яг нэг тийм өөр байх тийм одоо юмнаас жоохон айдаг. Би л ингэж хэлсэн. Би бол яг ингэж одоо сүүлийн 7 жил биш энэ ч одоо хэдэн жил 9 жил болсон биш үү? Одоо би хардсны ус хөт усаар би яваа, засаар би ярьцсаар. Тэгсэн чинь нөгөө хүмүүс өвчлэн ингэдэг байхгүй. Тэгээ халууруудаа чи халуураад чи нэг балравдаа ханаа төрөвдөө гэж аягүй хэлдэг байхгүй. Яагаад ч юм. Тэгэд би болохоор яг энийг анх ингээд зүгээр л нэг орой ингээд нөгөө нэг усанд орж амжихаар болчиход биэнд ингээ бахан хөлс мөлтөд бохирдцсан. Усанд орох хэрэгтэй байдаг. Тэгээ нэг зуны нэг орой үдш худлын хөв хөт усаар угаахаар суур шаардлага улам хөтөн болох гэдэг шүү дээ. Тэнгүүд нэг бүрэнхэд угаацсан байхгүй. Тэгсэн чинь шүн ингээл миний би халуур шатаал. Гэтэ ингээд тийм халуураагүй зүгээр амар тийм гоё амьд мэдрэмжээр дүрэл амар байсан байхгүй. Тэрнээс ч би ингээд хөт усанд жоохон ингээл үе ордог бол амар штэ бас анхандаа цочрол. Тэгээ сүүлдээ ингээл минут баанд хөвтөг болоод эхний 1 минутанд бол бүр ингээд бүх рефлекс чинь гар зүгт хөлдөж өглөө гэж хэлэн заяа. Тэгээ тэрийг ингээд it's okay яг нэг сэтгэхүүгээр яг бэлдээл явчих юм бол ингээд сүлээ дасчдаг. Тэгээ одоо яг бүр ингээд өөр төвшөнд хүрсэн л дээ. Одоо ингээд өмнөх шүн ингээл яг нэг маргаашийн цасн дээр ингээл миний бие ингээл ууршаа байж байгаа төсөөлж мөсөөл тэгчмэд айцх байдаг байхгүй. Тэгэл цасн дээр би тийм бичлэг гэсэн Facebook дээр оруулсан. Тэнгүүд яг хүмүүсийн комментиг та минийхээр орох юм бол хараарай. Тэг би тэрийг харсан та нэг бие ингээл цасаар ингээл үрээл суугаадсэн шин. Тэнгүүд яг нөгөөдх нь ингээл ууршаад хүний бие тийм хангалттай потенциалтай байхгүй. Тэнгүүд ягаад ч юм хүмүүс ингээд тэрийг ингээд таарна гэдгээс. Тэг уул нь ингээд хүмүүс тэрийг хараад үгүй энэ ингээд болж шít. Бид нар бас ингэ боломжтой юм шүү. Уул нь ингэ яг нэг Wim Hof гэдэг хүн байгаа шүү Нидерланд өвгөө. Тэр чинь бол энэ тал дээр зөндөө их туршилт хийсэн байхгүй юу? Одоо ямар өвчний билээ бактерийг өөрлөгөө тариад одоо ханиадтай холбоотой нэг тийм байсан. Тэнгүүд яг тэр амьсгалын дасгалаа хийж байж байгаа шууд ингэ тэр бактери яах ч байхгүй юу? Өөрийн болон 12 бэлдсэн одоо тэр нөгөө туршилтанд орсон хүмүүс ч гэсэн бэлдээд. Тэгэхээр яг ийм одоо дархлаа сайжруулах илүү бид нэр одоо яг ийм бэвисийн амьтад одоо тий булан авчлахгүй бол
одоо үхч гэдэг ийм бивис амтаас байх илүү потенциалтай байхгүй. Ялангуяа монгол хүн. Яг тэгэхээр 100-аад жилийн өмнө монголоор аялж ирсэн Roy Anderson тэмдэглэл дотор байдаг шүү дээ. Би одоо энэ хүүтэнд дахт ихтэйдээ хөлдөж өгөх гээд байж хад хүүхдүүд нь ингээд гадаа нүцгэн тоглоод байх юм аа гэж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр одоо Европ хүний хөлдөж өгөх гэж байгаа юм. Одоо Америк хүний хөлдөж өгөх гэж байгаа хэмжээ гэдэг чинь бол бас хүтэн шүү дээ. Одоо зүгээр даарах биш хөлдөж өгөх гэж байгаа гэж шүү дээ. Амар дараад тийм өстэй юм өмссөн байна шүү дээ. Тэгэнгүүт тэр хүүхэд тэгж тоглох чадамжтай байна гэдэгт бидний потенциалыг бас харуулж байгаа байхгүй. Монголчууд яагаад гэвэл угаасаа л ийм амар эрс тэр суур амьсгалтай угаасаа л хин хүчтэй нь үлддэг, өвчтэй эсвэл сул дорой нь үхдэг тийм амар шалгуул. Тийм учраас ийм хүн ам цөөтэй байхгүй. Энтхийг мэнтхийг шиг ч юм уу тийм үржилсэн юмтэй халуунд улаан оронд байсан бол зүгээр хин дуртай нэмэд үлдэнэ. Тэнгүүд яг ийм нэг давцсны дараа бол ингээд бидний тийм дотор потенциал байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд харуулад тэрийг би ингээд харчаад тэгээ ингээд өчнө олон жил ганцаараа хийчихэд тэгээд хүмүүст шеэрлэх хэрэгтэй санагдаад харуулж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс ягаад ч юм яг дэмждэг хүмүүс аягүй байдаг л та ингээд биширдэг ч юм уу те. Тэнгүүд зарим хүмүүс яг зүгээр яг бодохоор уулын тэр мэдээллийг бид өгж байгаа тэр хүмүүст өгж байгаа нь ашигтай шүү дээ. Гэтэл ягаад ч юм тийм айц шууд орж ирд юм шүү. Хатгаа авуудаа хөлдөж хөвдөө ясгүй боллоо, уйгүй боллоо гэдэг. Яг ч би 9 жил хийж штэ what the fuck man. Тэгээд яг нэг тийм айцын нэг тийм хайрцаг байд юм шүү. Тэгэхээр нэг тийм өөр байсан хүмүүсээ гал ингэж дарч авах гэдэг ч юм уу. Тэр харсан хүмүүсийн хувьд нөө та анх удаа л ингээд нөгөө суугаал шууд амир хийж байгаа юм шиг харагдсан байх л та нөгөө таныг өмнө 9 жил ингээд бие засаар угаасны чам мэдгүй болохоор тэр хүмүүс энэ ингээд гинт ингээд яаж байгаа юм бол гэж солиорч байгаа болоо гэж бодод. Тэр хүмүүс бас энэ хүнсэн бас болж штэ зүгээр юм бэ гэж хүмүүс бодож бас болох бах тий. Янз бүр. Тэрний дараа бас яг тэгж холбогдоод тэр талаар нэг хүүт уусанд хэрхэн дасах вэ гэдэг ч юм уу. Заавар авсан хүмүүс ч байгаа л та. Нэг залууч ер нь бол эрэгтэй хүүхдүүд айгүй тийм нэг айгүй тийм дайчин хоолойтой эрэгтэй хүүхдүүд холбогдсон л та. Тэгээд ер нь бол өөртөө бас хийж байгаа гэд. Ер нь бол тэгтээ бас яг энэ дэр яг хэлэхэд яг огцон баан дотор бас гинт орж болохгүй шүү. Энд дээр яг сануулга хэлэх хэрэгтэй баг. Нөгөө ухаан алддаг байхгүй хүүтэнд. Тэгээд хит их хөшснөөс болоод усандаа живж магадгүй учраас зөв шүршүүрээс ихсэн нь бол зүгээр. Гадаа гарах бол багаар ингэж яг ер нь л юу ч хүчлэлгүйгээр яг аясараа л яг та хатгаа авчих вэ гэж айж байгаа бол хатгаа авна. Сэтгүү чинь бэлэн биш байна. Яг ингэж багаар бүх юма бэлэн болсны дараа л хэрэгтэй. Тэр нөгөө нэрийг нь мартчихэж. Юу бусдын нөлөөгөөр өөрийгөө тайвшруулдаг эффект чам. Юу юм? Бусдын нөлөөгөөр өөрийгөө тайвшруулдаг. Харин тэр эффектийн нэрийг мартчихлаа. За яах вэ? Би ч гэсэн мэдгүй байна. Би ч гэсэн. Тэгээ ер нь бол тиймэрхүү байгалах яг нөгөө дахиад олол айдвал буруугүй гэдэг үг нэ чинь эффект явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг имдэр би сая нөгөө таны ярьсан имдэр имдэр хийсэн туршилт ярахчаас байхгүй. Гэхдээ би нөгөө нэг эффектийнх нь нэрийг мартсан байна. Юу пласебо эффект гэдэг. Тий нөгөө нэг энэ ийм сайн юм шүү гэд чихрийн бэлтгэл өгчтэй тий. Тэгээд өгсөн чинь нөгөө нэг эн чинь одоо зүгээр л зүйл байгаа штэ. Тэгээ нөгөө үнэхээр нөгөө хүн өөрөө энийг би сайн гэж уухлаар нөгөө хүнд өөрт нь үр дүн гараад байгаа хгүй юу? Тийм. Нөгөө predictably irrational гэдэг Dana Ariely-ийн номон дээр бүр надад ч бүр дэлгэрүүлсэн байлээ. Энэ placebo effect гэдэг бол зөв үнэхээр гайхалтай зүйл байхгүй. Яг энийг эмнэлгийн ангаахын салбарын бүр маш сайн мэддэг заяа. Тэгэд яг эн чинь бол хүн төрөлхтний хөгжлийн дараагийн үе шат байгаа байхгүй. Бүр хүн төрөлхтний яг одоогийн арчаагүй эд материал ингэж дагаад нэг хитэн дөрөг одоо ч юм уу тиймэрхэн дагаж амьдэрдэг энэ байдлаасаа дээшлэх одоо яг өөрийнхөө сэтгүүгээр өөрийгөө эмчлэх боломжтой тийм юм байгаа байхгүй. Тэнгүүд яг ингэдэг эмийн үйлдвэрлэл дэлхийд номер 1 зах зээл. За тэнгүүд архины ч юм уу, тамхины ч юм уу үйлдвэрлэлд айгүй өвчтэй зах зээлүүд. Тэнгүүд яг эдгээр өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүнийг орлох юм ороод тэнгүүд шууд нухчин дарддаг байхгүй. Одоо электрон машин одоо л ингэж ирж авч байгаа болохоос өмнө электрон машин үйлдвэрлэл зах зээл нэрлэх гэсэн маш олон хүмүүс ингээд нөгөө алга болчдаг ч юм уу те чимээг болчдаг ч юм уу тиймэрхүү аягүй байдаг гэсэн шүү дээ. Бүтлгүүдчдэг. Ягаад гэвэл нөгөө газрын тосны хүмүүс чинь ер нь дэлхийн топ баячууд шүү дээ. Яг тиймэрхүү эсрэгцэн юм хийхэд ялла та ямар нэгэн байдлаар дарагдчихдаг. Тэгмээ placebo effect ч гэсэн яг одоо электрик машин яг одоо ингэж ирч авч байгаа шиг placebo effect ч гэсэн ер нь бол ирч аавна. Тэр үед ихтэй хүн төрөлхтний хөгжил бол яг электрик машинаас биш бүр илүү өндөр түвшинд бол болж ирнэ. Ягаад гэвэл хүн бодлоор өөрийгөө эмчлэх чадвартай шүү дээ. Энэ бол бүр гайхалтай зүйл байхгүй. Одоо placebo effect-ийг тайлбарлах юм бол энэ юм маш сайн юм шүү гэж хэлээд өгөхөөр яг тэр яг нөгөө хэлсэн юм шиг нь үйлчилдэг гэж байгаа байхгүй. Бүр яг хэлсэн юм шиг нь ердийн нэг сайн биш. Тэгээд тэр удаа бүр мис засал hip surgery те одоо ташааны hip гэдэг чинь ташаа те ташааны одоо тэр мисцэл хийсэн байгаа байхгүй. Одоо predictable irrational гэдэг Dana Ariely-ийн номон дээрс гүйцэж уншаарай. Тэнгүүд
хоёр хүнд яг адилхан мэдсэл хийх байсан байгаа. Тэгээ нэгэнд нь ингээд задлж мэдсэл хийгээд нөгөөдгөнд нь ийм сайн мэдслийг хийсэн гэж зүгээр хэлсэн. Тэгээд ухаан алдуулчаад моркоз хийжээд зүгээр зүсчээд буцаагаад ойцсон байгаа байхгүй. Тэгсэн чинь хамгийн хачирхалтай нь шүү дээ. Тэр хоёрын яг нөгөө мэдслийн тэр үр дүнгийн хугацаа гэж байд юм байл. Хэсэг хугацааны дараа дахиад муудад юм байна л да. Тэр нь хүртэл яг адилхан байсан гэж байгаа байхгүй. Хачин богод. Тэнгүүд ингээл нөгөө должин багштай ярьжсэн нөгөө одоо холбоотой нөгөө нэг хамтын ухамсаргүй гэдэг ч юм уу те ийм зүйлүүд дахиад яригдчих эхлэхээр байхгүй. Тэгэхээр яг хүн төрөлхтөн бол ер нь ингээд ийм оюун санаагаар эмчлэх зорилт чадал боломжтой. Дэлхийн түүхэнд яг одоо бидний мэдж байгаа хүн төрөлхтний түүхэнд бол дандаа дайн дажин ямар нэгэн байдлаар нэг одоо улс одоо хаант улс нь ороод ирдэг. Эсвэл одоо нэг нүүдэлж аваг аймаг нь орж ирээд эзлээд алж талдаг тийм. Хүн төрөлхтний одоо яг хөгжихэд аягүй хэцүү байсан. Хөгжижсэн нэг нь ингээд эртээ талагдаад явчихдаг. Одоо цаг шиг ийм амгалан яг хаа нэгтэй дай байгаа л да одоо ойрт оронд ч юм уу. Гэтэ одоо цаг шиг ийм амар амгалан хөгжих цаг ер нь бол анх удаа ирж байгаа байхгүй юу? Бидний мэдих түүхэн дотор шүү. Тэгэхээр яг энэ боломжийг ашиглаад одоо яг пласибо эффект яаж ингэж байгаа юм те. Одоо яг Wim Hof гэдэг хүн яаж одоо шорттойгоор Эверестийн оргил руу авираад хөлдөж өгөхгүй дулаахан байгаад байгаа юм те. Энэ потенциалуудаа бид нэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэнийг бол ер нь нээхэд бол бэлэн болцсон. Даанч энэ нөгөө нэг төр засаг дээр байгаа ч юм уу. Яг төр засаг гэхээр яг нөгөө улсын их хурлын гишүүд хэлээд байгаа юм. Тэд нар биш. Бүр яг ингэж улс орон дэлхийн хүн амыг удирдахдаг тийм бүлгэмүүд бол би байдаг гэж боддог. Тэр бүлгэмүүдийн нэг ядаргаатай ирэх нэг хідэн нэг цаасны л яг материал ирэх шиг байгаад байгаа байхгүй яалтчгүй. Тэднэрээс болоод ингээд нөгөө хүн төрөлхтнөө хөгжүүлэхгүй. Одоо яг нөгөө юм байхгүй. Зах зээлийн нийгэм байна уу? Улс төрөөс нөгөө нэг одоо бүтээлийн зохицуулдаг байна уу? Зах зээлийн нийгэм үү шилжээгүй байсан бол хизээч Apple гэдэг ийм амар ухаалаг уцах гарахгүй. Хизээч одоо энэ одоо Microsoft ч юм уу үүсгэхгүй байхгүй. Эдгээр яг олон хүмүүс бүгд хүчээд адилчиж олонны тусал олонмогоо далаа гэдэг шиг тэр дундаас одоо магадлал нь өсөж илүү сайн бүтээгдэхүүн гарч иж байгаа байхгүй. Тэрэн шиг энэ нөхдүүдийн гарыг хараад бол хизээч хүн төрөлхтний потенциал хөгжихгүй хөгжих нь эдний ашигт бол нэмэр байхгүй. Харин ер нь бол яг одоо яг пласибо эффект гэж юм яалтчгүй яг одоо пласибо эффект бол яг барин таван байгаад байна шүү дээ. Тэгээ Wim Hof үнэхээр Эвересттэй шортын оргоор авираад 24-өөс 12-ыг нь орхиод 12-ыг нь бэлдээд тэгмэд 24 өнөөрөө тариад ирэхэд Wim Hof-ын бэлдсэн хүмүүс тэр одоо нөгөө вакциныг биш бактерийг эсэргүүцээд байгаа байхгүй биеийнхэн дархлаагаар. Тэнгүүд яаж ийм боломжтой байгаад байна гэдгийг хинч тэд нэмж судлахгүй байгаа байхгүй хангалттай чадна шүү дээ болно. Гэтэ зүгээр одоо тийм амар өөрөө шууд одоо тий түлээ нүүрс гэхгүйгээр одоо шууд зэрлэг байгаль даарахгүй амьдэрч амьдэрдэгтэй эсвэл магадгүй хоол идэх шаардлагагүй ирж хүчтэй байдаг ч юм уу. Тийм амар хүмүүс гараад эхлэх юм бол эмийн үйлдвэрлэлт нэгдүгээр таашаагүй. Эмийн үйлдвэрлэл чинь магадгүй тэднийг тийжээдэг хүнс нь ч гэж магадгүй. Тэгэхээр яг ингээд ийм одоо эсвэл зүүн совингаа хөгжүүлсэн ч юм уу тий айгүй нөгөө потенциалаа хөгжүүлсэн хүмүүс гараад ирэх тусмаа л тэр нь өдөртөхөд хэцүү болоод байна. Тийм болохоор ингэж номхон ном хоншиг байлгах нь цаад хүмүүс ирэх шиг байхгүй. Захирахад амархан болох ч юм л та тий. Энэ бол бас сүүлийн туршилт юм аа. Хүн төрлөختөнд ирэж байгаа. Тэгээ ер нь л яалчгүй саний нөгөө юм conspiracy гэдэг юмыг бол ярихгүй яг ийм хэмжээний conspiracy ярихгүй байх ирэхгүй байхгүй. Ярихгүй байж болно л да. Тэгээд дугаа бол зөндөөл байлаа. Тэгээд иймэрхүү юм ярихгүй бол тэгээд бас ингээм амар булганж байгаа юм шиг тий. Ингээ бид нэр яг иймэрхүү нэг мэдчихэж штэ. Тэгээд placebo effect үнэхээр байгаа нь үнэн байхгүй. Та нар яг зүгээр яг айл гэрийн нөгөө нэг сэргэлэн аав ээжнэр ч гэсэн гизний юм байхгүй хүүхэд нь үлээд байгаа үед ч юм уу ингээд худлаа юм хүүхдийн тохиолдол байдаг шүү дээ тэгээ эдгэрсэн. Тий. Тэг нөгөө нэг эмгтээчүүд ялангуяа ингэж нөгөө бусдыгаа дагаж айгүй үнэтэй юм эдэлж хэрэглэх гээд байдаг. Тэг яг үндэ ус уухта зүгээр л би энэ усыг уувал тий гоё болон сайхан болно эдгэрнэ гэдээ уучвал тэр ус чинь танд өөрт чинь юм болно штэ заавал нь хэдэн 100 мянган төгрөгний сая төгрөгийн юм хэрэглэснээс илүү. Хүмүүс нөгөө тэгдэж штэ. Би угаасаа л энийг чаддгүй нэг хэрэглэж чаддгүй гэдэг өөрөөсөө тийм бодол суулгачаа. Тэгэл яг тэр нэгэдэг бодит юм шиг баддаг. Сая гинжкаг хийсэн шиг. Зөв яг нөө өөрөө сэтгэл зүгээ бэлдээ сэтгэл зүйн хувьд тийм чадамжтай болчих юм бол тий хүн юу нь бол юу ч хийж болохоор юм. Тий. Эд чаддгүй гэдгээр харшил биш зүгээр нөгөө дургу юмнууд гэж байгаа тий. Одоо биш шил бол нусуу чадна. Гэтэ бас өөрөөсөө усуудгүйгээ битгүүлсэн байхгүй би жоохносоо. Тийм үү. Тий би усных уудгүй байхгүй. Тийм үү. Эдний 500 мг усыг бол 2 өдөр ууж байгаа байхгүй. Тий. Ууг нь бол ууж чадна. Цай уух юм уу тэгээд юу вэ? Үгүй би гаста ундаа их удаа их удаа байхгүй. Тий. Тэгээ ус уусан ч заавал гаста ус ч юм уу, жимстэй ус ч юм уу заавал тэгэж удаа тий зүгээр ингийн усыг бол ууж чаддгүй өөрөөсөө итгүүлсэн. Тэгээ ууж чаддгүй бол биш байгаа байхгүй. Тий яг энэ мэтчлэн тийм байгаа. Тийм нөгөө яг долчин багшийн self identity ярьж явагдаж шүү дээ нөгөө өөрийгөө хингэж итгэх нь яг тэрний шиг л амьдэрдэг гэдэг. За тэгээд өнөөдрийн дугаараас маш сонирхолтой туршилтуудыг ярьлаа. Өөр одоо ярьж амжаагүй ярихгүй бол болохгүй дээ гэмээр туршилтууд юу вэ хараад хий.
За Стэнфордын шороонгийн туршилтыг яриаг юм шүү дээ. Гэтэ энийг бол өмнө бол ярьжсэн тий. Бид нэр подкастаараа. Ярьж байгаагүй баха. Ярьж байгаагүй санагдаад байна. Нөгөө яг за окей би эхнээс нэрч. Филипп Зимбардо гэдэг хүн Стэнфордын их сургуульд нөгөө химлэр шорон бариад. Тэгээд сонин дээр зар тавьсан байхгүй. За одоо ингээд юу байна аа? Ярьсан. Туршилтанд тийм л ах. Туршилтанд одоо ингээд оруулах гэсэн юм аа. Ингээд судалгаа хийж байгаа маа гэдэг. Тэгээд тэр чинь хитэн оюут юм билээ цогцлордог байхгүй. Тэгээд талыг нь автоматар тэр бол жигнэс санамсаргүй байдлаар сонгоод талыг нь харгалзагч болгоод талыг нь хоригдол болгодог байхгүй. Тэгээд та энэ дотор бол одоо харгалзагч нар та нар бол одоо яг энэ газрын эзэн юм аа. Тэгээд эрх мэдлийг өгсөн. Хоригдлууд бол та нарыг жинхэнэ хоригдлууд шиг юм аа гэд. Тэгээд яг тийм жүжигчлсэн орчин үүсгэж байгаа байхгүй. Гэтэл саяхан ингээл зүгээр ердийн оюутны сайхан залуучууд байжсэн. Тал нь яг нөгөө нэг харгалзагчууд нь зүр чөтгөр болоод төгөрсөн зэрэг. Нөгөөдөл ингээл амар ингээл янз бүрээр доромжлол. Сайхан нэг цэргүүдийн бичлэг яваадсан шүү дээ. Тэр бол бүр яг тэр харагдаж байгаа байхгүй. Одоо халт зэрэг байна гэдэг бол илүү эрх мэдэлтэй. За яг магадгүй илүү хүчтэй хүмүүс байгаа шүү дээ. Ер нь ингэдэг байхгүй. Хүн яг Филипп Зимбардо яг энэ туршилтнаас гаргасан хамгийн гол санаа болохоор яг хинч өөрийг нь боловч чадхааргүй эрх мэдэлтэй байгаа тэр орчинд хүний доторх аимшигын тэр нэг чөтгөрлөг авир гардыг юм байна гэдэг юм гарсан. Тэгээ яг нэг дээр нөгөө оюун дээр ихчлэр ярьсан шүү дээ нөгөө эрх мэдлийн хүчин гэдэг. Тэгээ яг эрх мэдэлтэй газар хүн хүчээ гаргаж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тийм өөрсдөө яаж чадахгүй одоо тэр зэрэгүүдэд бол одоо дээр нь дарга нар байгаа шүү дээ. Тэгтээ тэр тэрний дарга нар нь байхгүй тийм орчинд. Тэгээ энэ нь бол миний орон зай гэсэн газраа жинхэнэ тийм нөгөө төлөг яг адилхан залуучууд байгаа шүү дээ. Наа царайгаа харуулаач маруулаач гэсэн ингээд толгоонд нэгнийх нь хөлийг толгойн хоёр нэгнийх нь салтаад нь хийлгэж мэлгэцэн тэгээ гэл янз бүрээр доромжлол тийм өвөрд гарч байгаа байхгүй. Тэнгүүд Стэнфорд дээр ч гэсэн яг адилхан. Нөгөөдөл нь ингээд янз бүрээр амар их доромжлоо, шоглоо, сунайлгаал янз бүрээр ингээд доромжлол, үг хэлээр доромжлол, зодож модол за. Тэгэл тэр ер нь бүр гайхалтай хурднаар тийм болж хөрсөн гэж байгаа байхгүй. Бүр 1-2 хоногийн дотор. Тэгсэн нөгөө хоригдлууд нь анхандаа эсэргүүцэл матрасаар хаалгаар тагалж маглаал ингээл ойр зүр юм зэвсэг эзэн тэмцэх гэж үзээ. Тэгтээ нөгөөдөл нь яг зөрөлтэй хувцастай борохотой учраас орж ирэл дэлб зоддог за. Тэгсээр хагаад ер нь бол нөгөөдөл нь ингээд номоо болоод тэгээ одоо ер нь зодуулж дарамтлуулж эхэлж байгаа. Ер нь амар байгааз. Одоо яг одоогийн энэ ардчилсан нийгэмч гэсэн яг үндэ цаанаа тийм байдаг бол яг одоо эсэргүүцэн нэгээ тийм одоо магадгүй биеийн тамалж алахгүй маа гэхэд зүгээр л сошиал одоо нөгөө төрний анчкаг хэлдэг шиг тийм хиймэл комментуудаар магадгүй алдаг бол яг уу. Гэх мэт юм амар юмуд байгаа байхгүй. Тэнгүүд мань хүмүүс юу яадаг байхгүй. Тэр туршилтын болж байгаа тэр процессыг үзэхээр ингээд сэтгүүлчд орж гарсан байгаа байхгүй. Тэр үгээр тэгсэн ч гэсэн хинч тэрийг эсэргүүцэж ингээд энэ тийм харгас юм гэдэг хинч хэлээгүй. Bystander effect ороод ирж байгаа байхгүй. Нөгөө олон хүн байхтсан маа хэнийг тусалж байна гэж бодоод байдаг. Тэгэнгүүт нэг хүн яг нэг л хүн эсэргүүцсэн гэж байгаа. Хэдэн хүн дотроос гэдэг үл нэг хэн сэтгүүлч эсэргүүцсэн тэрийг. Тэгээд тэр хүнд нөгөө туршилт хийсэн Филипп Зимбардо өөрөө дуурлаад тэгээд тэрээр одоо ихнэр нөхөр байхгүй. Тэгээд яг тийм ихэнх хүмүүс бол тиймэрхүү юм эсэргүүцэх чадамжгүй байдаг. Ер нь жоохон айдаг гэсэн үг. Тэгэл ер нь олуулаа гэж зөвлөх тоо гэл. Тэнгүүд яг тэр Филипп Зимбардогийн тэр туршилтаас Филипп Зимбардогийн яг Люцифер эффект гэж нэг тийм юм байдаг. Люцифер эффект гэдэг нь болохоор нөгөө Библиэлд Люцифер гэдэг аюулаг хүчтэй сахиусан тэнгэр байж байгаад тэгээ бурхантай тэрслээд би одоо бурханаас яваар туттай ингээд бурхантай ер нь үзнэ гээд тэгж жагаад нөгөө унаад тэгээ нөгөө сатан гэдэг болсон гэдэг штэ тий. Тэнгүүд хэрхэн нөгөө Люцифер одоо Люциферүүд маань хэрхэн сатан болдог вэ гэдэг тэр одоо юуг нөхцөл одоо үзэгдлийг харуулж байгаа байхгүй тэр туршилт нь өөрөө одоо нөгөөдөл нь ердийн л нэг Люциферүүд байсан залуучууд байсан. Тэнгүүд яг амар эрх мэдэлтэй өөрийн хүн болиулахгүй ингээд доторх нөгөө сатан гарч ирж байгаа байхгүй. Нөгөө багшийн нэг биднээс асууж ясан асуулт санаанд орчлоо нөгөө багш хичээл орж явахдаа нэгээс ахгүй хэрвээ ингээд одоо бидний ингээд яг одоо энэ бэшин ингээд гал гараад одоо иймэрхүү хүнд нөхцөл байдал болвол ингээд та нар намайг ингээд багшаа та ингээд настай хүн юм чинь ингээд миний төрөөнд орцохоо гэж хэлэх үү гэд асууж ясан ахгүй юу. Тэгээд тухайн үед болохоор оюутнууд тэгэл нэг багшийн уран бодож тэгэж штэ багшаа инээ тэрэ гэж лээсэн. Тэгтээ багш үгүй штэ гэжсэн аахгүй. Та нар бол эрдэнэ хүн багш гэжсэн аахгүй. Яг тийм аюултай нөхцөлд бол хүний яг инстинкт л яг хөдөлнө. Одоо яг тухайн үед бол яг хүн зүгээр адгууслаг одоо зам чанараа гаргаал тэгээ шууд өөрсдийнхөө амиа хичээгээл баг яг тиймэрхүү хүнд нөхцөлд бол хүн алсан ч баг ингээд
яхахгүй байхгүй. Өөрийнхөө амийг аварчил байвал гэсэн. Өөрийгөө амгаалах механизм тавьчихсан тийм. Монголчуудын нөгөө гэдэг чинь хар нүднээс хөмсг гадуур гэдэг те. Яг нөгөө яг цагт тус үед бол хүн яг өөрийнхөө ойр дотны ямиг л өөрийнхөө амьсыг л боддог. Яг цаг яг нөгөө аюултай үед бол нөгөө паразит гэдэг кино шүү дээ те. Солонгосын. Тэгээ солонгосын кинон дээр ер нь нэг цус одоо нэг гоор шүү дээ. Цус нүчиг айгуу тийм бодитоор нэг жоохон сэжиг гөрмөрч юм шиг бүр ингээ амар бодитоор харуулдаг. Тарантиногийн кино шиг тийм уран сайхны байдлаар харуулахгүй шүү дээ. Яг ингээ тийм дээ. Тэгвэл паразит бол яг цус нүчиг гэхээс үл яг хүний доторх тэр нөгөө нэг муухай агли зан төрхийг бол яг амар шударгаар харуулсан. Яг тэр цус нүчиг харуулдаг шиг харуулсан гэж боддог байхгүй би. Яг тэр төгсгөлийн хэсэгт нөгөө хоёр охин утгалуулчаад байхад өөрийнхөө охиныг л аваад алиуна түлхүүр аваад иргээл тэгж байгаа байхгүй. Тэр шиг яг тэр нөгөө нэг яг тэр хүний доторх нь муухай занг харуулж байгаа байхгүй. Тэд нар ч муухай тэр баян хүн байсан ч муухай. Аль аль нь тэр бол айгуулаг сэхэд мундаг хүн байгаадсан шүү дээ. Тэнгүүд яг тэр нөгөө нэг тим мөчөд болонгод шууд ингээл өөрийнхөө охиныг л бодол хүний охинд энэ утгалцсан байж хад шууд өөрийнхөө хүүхдийг л бодож байгаа. Тэгэхээр тийм яг хүн болгоны дотор тийм юм байдаг. Тэг яг тулсан үед бол тэр нь амар харагддаг. Гэтэ яг хоо тэгээд должин багшаа дахиад дурсъя. Хүн өөрийгөө хин гэж итгэн тэрэндээ байдаг. Хүмүүс ер нь яг сайн хүн гэхээс илүү сайн гэж өөрийгөө итгэсэн тулдаа сайн хүн шиг амьдардаг. Тийм шүү дээ. Муу гэж итгээд явчих юм бол нөгөө хошин шог дээр боёгийн хилдэг шиг те нөгөө мөсөн дээр гулгана гэдэг шиг болгочдөг байхгүй. Нэг муу гээл яваал хэлэх юм бол тэгэл тэр жигтэй одоо бай бай нийгэмдээ гадуурхагдана. Одоо ер нь бол шоронд байгаа одоо хэрэг тарьсан хүмүүс бол яг үндэ муу хүмүүс гэж хэлэх үү гэхээр яг энэ бол нийгмийн үнэлэмжээр л тодорхойлогдож байгаа байхгүй. Нийгмийн хувьд байж болохгүй учраас тусгаарлаж байгаа. Тэрнээс тэр хүмүүс өөрсдөө зөв юм хийсэн байгаа шүү дээ. Одоо нөгөө цуврал алуурчдын талаар бол та нар сайн мэдэн шүү. Дандаа ингэ нэг юм амар хачин тайлбарууд хэлсэн байдаг. Яагаад хүн алдیں۔ Тэнгүүд битгүй алахгүй бол намайг хаяад явчих юм санагдсан ч гэдэг юм үү те нэг юм. Яг өөрийнх нь тэр нь яг үнэн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд нийгмийн хувьд тэр нь биш байгаад байгаа байхгүй. Тийм болохоор тэрийг тусгаарлаж байгаа. Тэг би нөгөө нэг юм Монгол одоо нэг сэтгүүлч нөгөө нэг айгу хүнд гэмт хэрэгтэй тэнд одоо хүмүүсийг хордог тийм нөгөө шорон руу очиод нэг хүмүүсээс сурвалжлага авсан байсан аахгүй. Тэгээ тэрийг нөгөө уншиж яхад одоо яг дийлэнх ингээд хүмүүс одоо тэнд хоригдож байгаа ингээд хоригдлууд болохоор ингээд санаандгүй байж байгаа л хүн амны хэрэг хийсэн байсан аахгүй. Ингээд зүгээр ингээд найзуудтайгаа гоё ингээд саагаж явж байгаа л ингээд санаандгүй байж байгаа л хүн алдсан ч ганц огсон ч алдсан ч юм уу эсвэл ганц шүргсэн ч ганц түлхэгдсэн ч өгцөн. Тэгэл яг тэр хүмүүс яг юу гэж хэлж ийнэ вэ гэхлээр штэ. Би өөрийгөө ингээл сайн сайхан амьдрна гэж боддог гэсэн. Би ингээл өөрийнхөө ирээдүг дандаа ингээл сайн сайханаар л хардаг байсан гэж аахгүй. Би хизээч өөрийгөө ийм нөхцөл байдалд ерөөсө оруулна гэж боддгоо байсан гэж дандаа хэлж байгаа аахгүй. Тэгээд яг нэг залуугийн яг тэр нөгөө нэг ярилцлага надад бүр амар нөгөө сэтгэлд хүрсэн аахгүй. Одоо ингээл би бодохдоо яг хүмүүс ингээл шоронд ингээ удаан амьдраад ингээ шоронд байж хаар ер нь ингэж удаан амьдарч яхаар ер нь баг амиа оролцдог юм бах та гэж би ингэж бодож байгаа байхгүй. Ер нь тэгэж гадуурхагдаж тэгэж байж яхаар тэгсэн чинь тэр залуу нөгөө яг элбэг доржийн үед шоронд ороод тэгээ нөгөө цаазын ял тэр үчин байсан шүү дээ. Тэгээд юу цагаатгцсан үгүй цагаатгтааг нөгөө цаад тий өршөөгцэн гинэ. Тэгээд нөгөө бүх насаараа ял сонссон. Тэгээд би нөгөө үхээгүүдээ би амар баярлж байна. Ингээд шорондч байсан ч гэсэн би ингээд энд амьд байна. Тийм учраас би шоронд байгаа ч гэсэн би ингээд өөрийнхөө ирээдүг ингээд сайн сайхнаар харж байна гэд тэгсэн байсан. Тэгээ би энийг сая юутай холбож ярих гэдэг энийг гэнэ ярьчих. Нөгөө найдвараараа. Тий. Итгэл найдвар. Итгэл найдвар. Нөгөө Виктор Франклин номдэр байдаг шүү дээ. Нөгөө Холокостын нөгөө хорхлагерт байжсэн аа. Ингээд тэр бас л яг туршилтын зохиомжтой туршилт биш ч гэсэн ялч туршилт юм л да. Нөгөө Christmas-ийн баяр гэж яддаг Европчууд амар их тэмдэглэдэг. Тэр өнгөрөнгүүд л амар олон хөнгөцсөн гэж байна. Яа тэгвэл нөгөө Christmas-аар л суллагт чинь Christmas-аар л гэртээ харьцсан байна гэсэн хүмүүс аяух байсан. Тэгээ тэрнээс гадна бас яг дайны үеэр ингээд нөгөө нэг Christmas-аар ингээд хоригдл солилцох юмнууд яваад байдаг гэсэн үг байхгүй. Тэнгүүд яг тэр мөрөн дээр ингээд суралж чадаагүй. Тэнгүүд яг найдвар байхгүй болоод тэгэл ер нь надад өгд юм шүү. Яг найдвараараа амьд үлдчихэдэг юм шиг амар эвгүй байгаас санагдсан. Тийм. Тэгээд ер нь л бид нэр яг өөрсдөө сайн гэж яг итгэх хүсэлтэй өөрийгөө яг бусд хүмүүст адлагдахаас илүү өөрийгөө адлаад ихсэн ер нь л амар хорлдог. Тэгэхээр өөрийгөө сайн гэж итгэдэг. Тэгээ өнөөдрийн дугаараас манай сонсогчдод бас сэтгэл зүйн бас яг өөрөөс гарч болчихгүй алдаануудаа аваад тэгээ тэр нь бас та нарт хэрэг болох болтгой гэж бодож байна. Тэрийг өөрийнхөө амьдралыг илүү сайжруулахад илүү одоо илүү оптимайзд гэх юм уу. Илүү сайжруулсан амьдралаар амьдрахад туслах байх гэж найдаж байна. За тэгээд тэр нэг Люцифер хүний дотор нөгөө нэг Люцифер байдаг шиг муу болох потенциал байдаг шиг сайн болох потенциал
байгаагаас байгаа энэ тал дээр бүр бүхэл бүтэн сэтгэл судлалын дэг сургууль байна тий. Гуманизм гэдэг. Хүмүүнлэг сэтгэл судлаачид гэдэг одоо нөгөө Эрик Фром, за Карл Рожерс, за өөр чин хэм байна. Саний Виктор Франкл тий. Иймэрхүү одоо яг Виктор Франклийн гол онол тийм байхгүй нөө логотерапи гэдэг чинь хүнийг ихтгэл найдвар одоо зорилго чиглэл рүү төвлөрүүлчих юм бол тэр хүн одоо тэрнийхээ төлөө Монголд яг энэ үг байгаа шүү. Нөгөө холын зорилго байхгүй бол ойрын зовлон оршноо гэт. Тэгэхээр холын зорилгыг төвлөрүүлж амьдрах ч юм уу те. Хүн өөрийгөө сайн сайхан гэж итгэх хэрэгтэй байна. За тэгээ өнөөдрийн одоо тэр ярьсан алдаануудыг бас суралцаад тэгэх юм бол багч гэсэн одоо таны одоо сэтгхүү хилээ сайжрах нь байна. Гэх мэтэр тэгээ ер нь бол тэрнээс цаашаа ч гэсэн зөндөө олон одоо сэтгхүү алдаанууд байгаа. Тэгээ одоо маркетингийнх юм бол тэрийг маш сайн мэдж байгаа. Тэр зүйлүүдийг сайн мэдэх тусмаа танд илүү хэрэгтэй. Тэгээд энэ дугаар тань бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн бас хоёртой ярилцахад аягүй гоё байлаа. Хоёр энэ талаар бас аягүй гоё өнцгүүдээс гаргаж ирсэнд баярлж байна. За тэгээд хоёрт өөр ярих юм байна. Ер нь бол бүх юмаа л ярьчлаа. Тэгээд амар чухал амар энгийн хэрнээ амьдралд амар хэрэгтэй чухал сэдвээр ярилцлаа. Тэгээд баярлаа. Тэг би бас нэг юу бэлдэг байж байгаа амар гинт ярьсан болохоорс нөгөө зарим дуршилт муршилт дээр буруу зөрөө юм хэлсэн байх байд гэл амар санаа зовоо суугадлаа. Аюу гоё ярьсан чи. Аюу гоё ярьсан шүү. Тэр нөгөө онцолж байгаа юмнууд ч бас аюу хэрэгтэй юмуд онцолсон шүү. За тэгээд сонсогчтойгоо дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Сэтгэл зүйч. Yeah, hope driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим нь би өчсөн хаг дурлал тод driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим нь намайг өчсөн би маш тайван байна яг л талалам shit and I'm sailing in I'm just feeling like talala chill like talala was sailing I'm just feeling like talala чөтгөр шиг хүмүүсийн борхны дүрийг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дүрийг би мэдэн намара молон их тайван